За самсгоноос сонсогчдоо ингээд 5 дахь өдөр болж байна. Тэгээд одоо уухан ч одоо тэр хүмүүс одоо уун уу яна одоо хамаалах. Тэгээд энэ удаагийн дугаарт нэгэн залуухан хүн орсон байна. Дандаа л залуу хүн ордог. Тэгээд энэ удаагийн дугаарт хятадаар ирдэг хүн орсон байгаа. Ингээд яхаа. Шахаа. За аюун бэлэг. За ингээд өөрийгөө шууд танилцуулчлаа. За өөрийгөө танилцуулсан юм чинь шууд эхлэе. Тэгээд юу хийвдээ одоо ямар албан тушаалтай ер нь яадаг хүн бэ? За би яг 9 сарын өмнө Монрой татгалын хүндлэлбэрийн хилцэст орж ирсэн. Тэгээд анх орж ирэхдээ юугаач мэдхгүй те өөрийгөө олно, өөрийгөө мэднэ гэсэн зорилготойгоор орж ирээд хүндлэлбэрийн яг эд ачаалттай салбарт орж ирээд ихэм сурлаа. Тэгээд нөхөн төлбөрийн хослын дуудлага аавн те нөхөн төлбөрийн дуудлага за цаашлаад буцаалтын дуудлага тэгээд одоо материал хүлээж авч шийдвэрлэх гээд бүх мессэнд нь гар дурж ажилласан. Тэгээд яг ажилласны үндсэн дээр бол би амар олон зүйлийг яг мэдчихэж байгаа байхгүй юу? Ийм амар олон зүйл Монгол хүн те одоо нийгэм ямар асуудалтай байгаа юм бэ? Даатгалын салбар гэж яг юу юм бэ те? Хүндлэлбэр авснаар иргэдэд ямар ач холбогдолтой юм бэ ч юм уу те? Ямар ч гэсэн даатгал гэж яг юу юм бэ? Би ерөөсөө юу ч мэдэхгүй хүүхэд орж ирж байгаа байхгүй дөнгөж 20 нас урцсан те? Хорж болохгүй 20 нас гэж ороод ирсэн. Тэгээ яг энэ 20 насыг маань ихэм сургаж энэ яг Монройд ихэм сурсан жил болж өндөрлөө. Одоо би утгагүй 21 хүрэх гэж юм тий. Өндөрлөлч ч одоо ингээд сайхан 100 болоод сайхан жил маань эхэлж ах чинь ч одоо юу яриад байна. За тэгээд энэ хүн бол одоо гадаад харийн орн руу явах гэж байгаа гэж сонссон. Тэгээд хямрал боллоо, хүмүүс жагслаа, талхны өнөслөө. Тэгээд нэг залуучуудын мөрөөдөл ч нэг Монголоос зайлах гэдэг ааштай. Одоо нэг зайлах юм ч сайшин явах гэж байгаа хүний хувьд одоо юу бодогдож байгаа юм? Гоё вэ нүү? Яг ингээд Монголоос явчвал одоо гоё болчихно гэдэг ааштай. Тэгээд одоо бол энэ хүн бол явах гэж байгаа. Явах эрхээ авцсан. За нөх бас тэгээд нэх гоё мой гэд би бол яг тийж амар удаан хугацаагаар бол явахгүй. Бас ингээд амар олон удаан хугацаа олон жилээр явах гэжсэн бол бас те амар их юм бодоол те ээж аваа санахтай ч юм уу нэг тиймэрхүү юм бодоод явах байсан баг. Миний хувьд гэх юм бол би яг 4 сарын хугацаатай явах гэж байгаа. Америкийн нэгдсэн улс руу. Тэгээд яг хоо яг зуныхаа амралтаараа тэнд очиод те би яг нөгөө нэг work and travel гэдэг хөтөлбөрөөр явж байгаа. Тэгээд энэ хөтөлбөр нь болохоор надад амар санагдсан. Бас нэг амар олон жилээр явахгүй яг өөрийгөө мэдж байгаа, бас яг аялахыг хүсэж байгаа ч юм уу те. Тийм яг миний зорилго таарад тэгээд автагаа ярилцаад яг боломжтой байна уу, манайх боломжтой байна уу гэж мэгээд ээжтэйгээ сайн ярилцсан. Ээж автагаа сайн ярилцсан үндсэн дээр төвшөрсөн эцэст тэгээ бүх юм хөөцөлтөөд виз аваад авахар болсон байгаа. Тэгээд нэг хамгийн ихэнд хэлсэн хятад хэлэнд одоо нэвтэрсэн хүн гэж хэлсэн байгаа. Тэгээд хаана яаж одоо хятад хэл сурч уу гэдгээс одоо эхлээд ярьцгаая да. Ер нь хятад хэл амар хэцүү юм шиг надад санагддаг байхгүй. Англи хэл амар амархан штэ. Угаас нэг хийшээ итгэл те. Хэдхэн цагтай тэгэл үгнүүд нь ч гэсэн амар амархан цөөхөн те. Нэг үг нэлээд олон одоо утга илтгэж байгаа. Тэг яг нэг дуудлагаас хамаарат одоо хятад үгнүүд ч өөр болоод байгаа штэ. Тийм юм байхгүй амар зовлонгүй. Тэнгүүт ингээд яаж явж байгаад ингээд нэг газрын хамгийн хэцүү хэлийг олоо сурчтай юм те. Тийм. Яаж юу болов? Ер нь яг юу болов гэхгүй одоо хятад хэл мэддэг байнгут одоо ямар мэдрэмж төрд юм бэ? Юу штэ. Би ч өөрөө өмнө говийн хариалтай хүн байхгүй. Тэгээ өмнө говийн хэсэг яг цаашаа хил нэвтэрдэг далай хөө гэд газартай. Ийм хүүхэд солилцооны хөтөлбөр явуулсан байхгүй юу? Яг тэрэнд нь манайх манайх чи яг тэр газрын хүн байж тараад өмнө говийн хүн байж тараад ээж аав маань зориглоод би ч 4-р ангиас явсан гэж бодлоо. Хаашаа? Тэр хятадтай өвөр Монгол мужи руу. Тэгээд Монголд зөвхөн 4 сар байдаг гэсэн. Өвлийн амралт, зуны амралт гэх 2 сар.
Тэгээ бусдын дандаа тийм хүний нутаг тэгээ өвөр Монгол хүүхдүүдтэй хамт 4-р ангиасаа би 10 дугаар анги болтрээс сурсан. Тэгээ 11 12 болохоор би Монголд ирж сурч дүүргэж нөгөө Монголынхон дипломыг авах юм бол бас нөгөө тэтгэлэг заавал Монголын диплом байх шаардлагатай гэдээ би 12 дугаар ангид 11-р ангиас ирсэн байхгүй. За тэгээ 4-р ангиасаа явах бол амар хэцүү байсан. Ер нь бол тийш одоо бүхэл бүтэн хүүхэд насаа тэнд өнгөрөөсөн юм шүү дээ. Аав ээжийн хайраас амар хол байсан, аав ээжгаа сандаг байсан, өсдөг байсан, хүний газрын хоол тий ямар өөр байхаа өөр байсан. Тэгээл яг бүх юмтай амар хэцүү байсан. Яг үндэ би ч бүр ингээд орондоо орчоод уйлаад яг тухайн үед чинь тийм нэг товчтой уцтай байсан. Тэгээ товчтой уцаа ингээд ээж рүү ингээд мессеж байгаа юм чи нөгөө дуураа нь яаж байгаа товчтой уцсан нөгөө дуурдаг штэ амар дуураад. Тэгээ яаж байгаа хятад уц чинь нөгөө нэг хятадаар дуураад идэг. Тэгэл тэр нөгөө өвөр Монгол хүмүүсийн байгаа дотор байранд нь байдаг гэсэн айгүй чанга нэгтгээс 5 дахь хүртэл ингээд уц сураагаад авчдаг байсан. Ахсан бүтсэн ингээ 2 өдөр уц өгдөг байсан. Тэгээд тахсан бүтсэн л ээжтэйгээ ярих боломжтой. Юу начаа ямар зэрэгчлэлтэй байдалтай. Ахаа тэгээд нэгээс 5 дахь өдөр үлдэр зөвхөн ээж аав багш руу ярих тохиолдолд ээж автагаа хэл авна гэсэн үг. Тэгэл өглөө 6 цагт босоол тий 12 цаг үлдэр хичээлдээ суугаад 12-оос хоолндоо ороод 2 цаг үлдэр ингээд унтаж амраал хоол идэл тэгэл 2-оос босоол дахиад 6 цаг үлдэр хичээлдээ суугаад тэгэл нэг дундаа нэг 2 цаг амрангуудаа оройн давтлаг гээл бас ингээл ороод яг ийм байдалтай 4-р ангиас 10 дугаар анги үлдэрээ явсан. Тэгээд хүн чинь тэгээд угаасаа сурчдсан байлээ. Тэгээд сурхлах тэгээд одоо ийм одоо амьдралыг туулсан байж штэ. Туулангууд тэгээд одоо яг юу сурвдаа гэж одоо хятад хэлнээс өөр одоо амар тийм сахилах бат маттай болсон уу? Аха. Миний хувьд гэх юм бол би амар бие даад сурсан. Ингээ бүх юмаа ингээд өөрөө ингээд танах гэж үздэг болсон ч гэх юм уу те. Аав ээжээсээ айл болох авахгүй байхыг хичээдэг болсон. Тэгээд бас яг амар барьж нөгөө нэг тийм газар барьж өсгсөн штэ те. Амар барьж өссөн байж гинт ингээд нөгөө нэг төгсөөд ирэнгуут шууд тавигдчихж байгаа штэ те. Ингээд нийгэмдээ тавигдангууд нэг хэсэг ингээ хүн өөрийгөө олохгүй нөгөө байн багшаараа хэлүүлээд тийш яв гэвэл тийш яваад ингэдэг байсан яг зэрэгжилтийн нэмэрхүү амар чанга газар байдаг байсан чи гинт л нийгмэн дээр ингээл тавигдчихаар бүр ингээд ээж аавч нэг юм хэлэхгүй штэ миний хүүхэд гээд тэгэн гот чинь амар ингээд яг багшгийн имийг хүсдэг гэх юм уу яг тийм намайг одоо тийш явах юм бол тийш нинэн хийгээл те нэг тиймэрхүү юм хүсдэг болчтой юм билэ. Тэрийгээ би харин засч авсан. Яг өөрийнхөө яг юу хүсэж байгаагаа ерөөсөө мэддэггүй байсан байгаа байхгүй юу. Би яг юу хийж чаддгаа ч юм уу те. Би зүгээр л багш нарын хий гэсэн юм хийгээл тэрийг зүгээр чадахын төлөө явдаг байсан бүх хүүхдүүдтэй яг ижилхэн. Яг миний яг хобби нь юу юм те. Тэрийг ерөөсөө би олж мэдээгүй хамгийн сул тал нь яг тухайн үеийн тэр сургуульд бол ингээл морин хуур энэ төр тоглодог тий бүх хүүхдүүдийг ингээ морин хуур сургадаг байсан заяа бүр. Гэтэ наад чинь бас л яг нэг одоо юу гэдэг бэч мэжэн тий ятга биш ядаж морин хуур сурсан байж тий өвөр Монгол гэсэн тий. Тийм тэгэхээр бас жоохон Монголын нэг юм салхи байсан юм шүү нэг юм. Үгүй тэр бүр гэтээ өвөр Монгол бол яалтчгүй тийм хүмүүс бүр яг монголоо гэж шүтсэн хүмүүс идэв ш бүр. Өвөр монголоор бичиж мичээл Монголыг бүр ингэ шүтсэн. Би ихтэй боддог байхгүй юу? Бид нар өвөр Монгол гээл одоо манай ер нь яг цэвэр монголчууд ингэж байгаа болохоос биш тэнд бол яг ингэ Монголыг шүтсэн. Би монгол хүн шүү гэдэг хүмүүс байгаа байхгүй юу? Тэр хүмүүс бүр үнэхээр мундаг. Би тэнд бүр сурсан амар баярлалтай. Би тэнд сурсандаа одоо тэр босгоо бичих сурсан байна те. Хятад хэл сурсан байна. Тэгээд багасаа сурсан болохоор ч тийм амар хэцүү санагдаагүй. Гэхдээ яг хүний нутаг дээж аваасаа хол хятад хэл сурна гэдэг чинь бол надад бол амар даваа байсан, чанга байсан. Би чи яаж хаад амар ирэх хүүхэд. Тийм амар ирэх байсныг хэлэх үү. Тэгээд бас хэцүү байсан. Тэгэл ээж аав ингээ хаяада нэг ирдэг заяа амар өрөвдөлтэй. Өвөр Монгол руу юу? Тийм очино. Аха. Тэгээд
охиноо аваад нөгөө буудалд ороод тэгэл нөгөө надын дуртай амиг авч өгч мөгөөл тэгэл нэг 2-3 хоног байж байгаа явдаг байхгүй. Тэгэхэд бүр баярлаа. Бүр ингээм баярлаад байгаа юм чинь. Тэр 2 хоног л миний амьдралын хамаг нөгөө хар бараан багш магшаараа загнуулсан ч юм уу те. Тийм дурсамжууд ингээл арилгаад ээж аа маань тэгэл цэвэрхэн цагаан цаас үлдээгээл явдаг гэсэн. Ресет хийчихэд явдаг гэсэн ба шүү дээ. Гэхдээ нөгөө нэг одоо өвөр Монголд нэг юм зэрэгчлэлтийн байдалтай байгаа л одоо нэг бос суухын загалтай баач ихэн загал байж байгаа шүү дээ. Тэнгүүт яг чи бол ингээд тэнд сурчаад наашаа яваад ирцэн биш үү? Буцаж ирэнгүүтээ одоо Монголын одоо тий 10 Монголынхоо сайхан орондоо тавигдаад эрхчлөөгүй эдэлсэн байна. Гэтэ одоо тэнд байгаа хүмүүс одоо яаж байгаа бол одоо тэр хүмүүс яг ингээл том болол юмаа төгсөөл тий ажил дээр гараал тэнгүүт одоо нэг юм хобби ч юм уу тий одоо манайд бол ингээл гараал уучж байгаа шүү дээ. Ер нь бол одоо гараа өргөлөө такси барьлаа 15 минутын дараа гэхэд одоо хүүхдийн 100 дээр гівтчихэж болж байгаа байхгүй. Тэнгүүт тэнд чинь нэг жоохон тийм байхгүй байгаа нүгөө юм. Үгүй шүү дээ. Яг тэнд бол яг л адилхан амьдрал явж байгаа. Гэтэ ер нь яг нэг аз жаргалын индекс гэдэг байгаа шүү дээ. Яг нэг дээр үед яадаг байсан бэ гэхээр яг нэг юм хум хөгжөөгүй байхад улс их орнуудын яг нэг юм хөгжсөн хэсэг нь бол нөгөө GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь хэмжиж байгаа шүү дээ. Яг ингээд нэг хүнд оногдох юу нь одоо хэдэн төгрөг байна. Тийм болохоор энэ орон болын юм зэм гэдэг ч юм уу тийм. Тэнгууд нэг сүүлийн үед юм хөгжсөн чи яг нэг юм аз жаргалын индекс буюу яг хүмүүс нь хэр happy байгаа гэдгээр нь яадаг болсон байна л да. Тэнгууд тэнд байгаа хүмүүс ер нь хэр happy байдаг юм. Ер нь ямар санагдсан. Надад бол яг үнийг хэлгээд тэнд байгаа хүмүүс яг Монголд байгаа хүмүүс ер нь бол ялгаагүй ер нь бол орчин ялгаагүй тэнд байгаа хүмүүс надтай ууж дээ яг л адилхан хүүхдийн 100 тэнд бол байна. Хүүхдийн 100 гэж нэрлэгддэг шоуны газар тэнд байгаа тий. Мэдгүй надад өвөр Монгол хүүхдээс ажигласан зүйл нь гэх юм бол өвөр Монгол хүүхдүүд нэг тийм амар тийм холыг сэтгэдэггүй юм шиг санагдсан байхгүй юу? Би бол одоо ингээл өвөр Монгол хүүхдүүд надаас яг үнийг хэлэхэд амар нэг юу байгаа штэ тий. Хятад хэлээрээ сайн уу сайн багасаа өссөн тийм хүүхдүүд байгаа. Гэтэ хятадын хууль нь болохоор нэг хятадын 12 дугаар ангийг төгсөнгууд нэг шалгалт өгдөг штэ. Тэр шалгалт нь бүр амар өндөр босох амар сайтай. Тэгэхээр бид нар болохоор яг эндээсээ хятад хэлний HSK 5-6-гаа аваад тэтгэлэгт горцсоол тэгээ Шанхай махаа гээл том сургууль ингээл явчихж байгаа байхгүй. Тэгэхээр өвөр Монгол хүүхдүүд дотроо нэг хятад хүүхдүүд нь тэр 12 дугаар ангийг тэр төгссөн тэр шалгалтыг давж чадахгүй байх юм бол хөөрхөн амтан дээр хөх хот мөхөтийн тийм жижиг өвөр Монгол сургууль дээр л оногдож буудал юм билээ л дээ. Бид нар болохоор тэнд сурсан монгол хүүхдүүд болохоор амар өндөр бүр юм мөрөөдөлтэй. Бид нар бол HSK 5 тэг хятад хэлний оноогоо авчих юм бол Шанхайгийн тэр сургуультай явна, Ханчжоугийн тэр сургуультай явна, Бээжингийн тэр сургуульд би тэтгэлэг гордон ч юм уу те тэтгэлэг аавна гэсэн тийм зорилготой байхад өвөр монгол хүүхдүүд болохоор за нэг хөх хотын нэг сургууль сурчина гэх нэг тиймэрхүү л нэг тийм жоохон харж байгаа зүйл нь хитрхийн наагур ч юм уу те амбицгүй те тийм юм байд юм байсан. Ер нь бол миний таньдаг өвөр Монгол найзууд гэх юм бол бүгдээрээ тийм нэг цаашаа Бээжин Шанхай махагийн сурсан хүүхдүүд бол маш цөөн. Ер нь бол би бараг нэг 2-3 л байгаа. Ихэнх нь л энэ хөх хотын наагуураа тийм коллеж нэг тиймэрхүү багшийн дээд их сургууль гэсэн нэг тиймэрхүү хөх хот дээр л оногдсон юм шиг үлээ ордос гэл. Тийм. Тэгэхээр ер нь бол Монгол хүүхдүүд хүний одоо мөрөөдөл нь илүү их хоол явдаг. Гэтэ яалтчгүй тийм л дээ хууль нь угаасаа тийм байгаа тий 12 дугаар ангийн шалгалтыг өгөхийн тулд хүүхдүүд чинь бүр ингээд хамранаасаа цус гартлаа бүр амар бэлдэг. Тэгээ бид нар бүр ингээд хажууд нь харж байгаа. Тэд нар бол бүр ингээд 11 дугаар ангиасаа бэлдэж байгаа байхгүй тэрийг. Тэгэхэд тэдний хувьд бидний өгж байгаа тэр HSK шалгалтаар зөвөр хажууд нь инээдэн байгаа юм чинь. Тэгэхээр хууль нь угаасаа тийм тэгээд тийм одоо ингээл
манай оронд ч ингээл гавлууд гэлтэж байгаа штэ тий. Онц сурч байгаа хүмүүс гэл. Дөнгөт одоо чинь би бол гавл ахгүй. Гавлч гэжтэй гавл байсан. Тэгсэн чинь би бол одоо хамраасаа тэгж цус гартал нь бол сууж үзээгүй. Гэтэл одоо юу гэдэг яг нэг ангийнхныхаа бодвол би илүү хичээл яг хийжсэн л та. Гэтэ нэг амар тийм зовлонтой санагдаг байхгүй. Тэгэл ингээл яг өөрөө хэрэндээ зовоол нөгөө нэг элстэй өрхөө шалгалтай өгвөл оноогоо авал 800 авал хуваараа авдагаараа авсан. Тэгсэн чинь тэнд болохоор ерөөсөө ингээд бэлдээгүй те ингээл орцонд нөгөө нэг юм тамхи татаал нэг арх уугаал явж байсан. Найзууд бүгдээрээ хуваараа авсан. Мойс руу орсон. Тэг өнөөдөр ингээд нэг юм бичжагтай гүцэтэй ахнар болсон байгаа байхгүй манай үеийнхэн. Тэнгүүт чинь яг ингээд манад хичээхгүй байсан ч бүх юм болчихж байгаа юм л та. Ингээл конкурсын дээр нэг босоогоно гэдэг нэг байдаг штэ нэг минимум оноо тий 400 авчих юм бол за одоо юу гэдэг тэр сургууль үг таалга нээлттэй гэл тэгэл мөнгөний үг бол орчиж байгаа. Тэг тийм жоохон нэг юм амархан өрсөлдөөнгөө одоо юу гэдэг чинь тий. Тэг тэрэнд нь орсон ч гэсэн нэг их сургууль нь гэсэн өөрөө амархан тий. Тийм баг да. Тэнгүүт одоо ингээд хятадд тэр ингээл өрсөлдөө амар өндөр байгаа л штэ. Тэгээ тэнд дунд чи ингээд баг хятадын нэг захын хүүхэд одоо Монголд аваад ирлээ гэхэд бидрээс бол илүү хичээлээ хийх гэдэг юм те. Бүр ингээд амар би яг үнэхээр тэр хүүхдүүдээс би тэг яагаад ингэж би зүгээр ботсон байхгүй ёо энэ хүүхдүүд нэрээ хичээсгээ Монгол хүүхэд байсан бол хичээсгээ өгөөл алж байгаа хүүхэд байгаа байхгүй зүгээр наа захын хүүхэд нь тэгэхэд хятад дотроо болоод ирэнгүүт нөгөө нэг үнэхээр амар тэр бүр амар бэлдэж бүр бэлдээд бүр ингээд бүр нэгээс он сурсан тийм хүүхэд байгаа байхгүй нэгээс 12 дор ингээд тэр анги он сурсан манай багш хүүхэд байхгүй. Тэгээд манай анги эхэлсэн багш хоо багш гэдэг нэг хүн байдаг байхгүй хоош гэдэг хоо багш тий хосцдаг гэдэг хэсэг тий хоо багш гэж уншдаг зүгээр эхнийх нь хоёр үгээр тэгээд тэр багшийн хүүхэд нь бүр ингээд амар он сурдаг хүүхэдсэн байхгүй. Тэгэл би тэр хүүхдийг бүрс амар хол явна гэж боддог гэсэн аахгүй. Тэгэхэд л яасан. Зүгээр л хөх хотын нэг багшин дээр нэг тийм нэг сургууль сураал багш болоод тэгэл гарч иж байгаа аахгүй. Тэгэл. Гэтэ би жоохон өрөвдөд байгаа. Би болохоор ингээд миний хувьд гэх юм бол би ингээд 50 сурж аваад ирсэн байхгүй. За одоо бас яриул их түхээ. Гэтэ би хамгийн гол нь ч мара бүтэн цаг байна тэгээд сайхан 50 ярихгүй би одоо ингэж гівтчихье. Гол нь тэгээд би чинь 50 явчаад ирлээ 12 дахь ингээд төгсөө тэтгэлэг аваад 50-ны сургууль руу шүдний эмч гэдэг мэргэжлэр явсан. Яагаад вэ гэхээр манай ээж өөрөө эмнэлгийн салбарын хүн. Тэгээд би ээжтэйгээ ярилцаад тий шүдний эмч бол ингээд өстой мөнгөийг цөм хийдэм байх тий ирээдүйтэй юм байна. Өстой энийг сураад гараад ирчих юм бол манай ээж битээ хоёр тустай гараад эмнэлэг нээн тий өмнө говьт гээд бич яаж явахт өмнө говьт тийм шүдний эмнэлэг бас ховор тий гээд бодоод гарч ирлээ. Тэгээд би өстой нэр ээжийнхаа ярьсан шиг зөвлөл угаасаа би харж байгаа юм чинь миний шүд багаас амар өвддөг байсан. Хятад байхдаа л би шүдээ байнга эмчлүүлдэг байсан тийм хөхтэй байгаа байхгүй. Тэгээд өстой амар их мөнгө бүрстэ цөм хийдэг гэсэн шүү дээ. Би ингээд миний нэг шүд өвтгөл хэдэн вэ 500 вэ ингээд амар ингээд өгдөг байсан байхгүй. За би тэгээ би бас ингээд шүднийхаа эмчтэй ингээд дуулж мурлаа. Тухайн чинь шүдний эмч болыг тий шүдний эмч болъё гэдэг тийм ботл маань ингээд бүр багаас маань эхэлсэн байхгүй гэл багасаа шүд өвддөг байсан хөхөд байсан болохоор тэгэл өстө шүдний эмч болъё гэл 50-ны их сургууль руу зорлоо. Тэгсэн чинь би жоохон буруу замаа тавьцалтаа анханасаа. Яагаад тэгэхээр би чи хятад хэл нөгөө нэг Бээжин хятад хэл, Тайван хятад хэл хоёр өөр юм байна. Тайваных нь болохоор эртний хятад хэл юм байна. Бүр эртний хятад хэлний юу те. Бээжин хятад хэл нь би багасаа үтсэн нөгөө нэг одооны яг хятадчууд хэрэглээд байгаа хятад хэл. Тайваных нь болохоор арай өөр илүү зурлаг мурлагтай. Тэгээд би нөгөөтгийг нэг ч амар судлаагүй байжгаад надад тэтгэлэг олдоод боломж олдохоор би шууд Тайван руу явцсан байхгүй. Тэгээд эхний
жилээстэй зовлоо. Бүрстэ сайн зовсон. Нөгөө ядаж машин гэдэг ханзаач танихгүй байгаа юм чинь ингээд амар өөр зурлахтай. Тэгэхээр амар хэцүү байсан. Зүгээр дуудлах нь адилхан боловч бичлэг нь өөр. Тэгэхээр би очиод ангаахаар сурах гэж байгаа хүн намаач уншиж чадахгүй тийм байсан гэж бодлоо. Тэгээд өстэй зовсон. Эхний нийжэл зовоод өстэй бүтггүй юм байна гэд. Тэгээд яг гүрээсээ их л зуралцсан. Зуралдаж жаад за өстэй болохгүй юм байна. Тэгээд би ч амар ус унаад тэгээд өстэй болохгүй юм байна гэд. Тэгээд би чинь юу яагаад зуныхаа амралтаар тэндээ сайхан ажил хийж агаад тэгээд угаасаа Монголд буцаж ирнэ гэсэн төлөвлөгөө угаасаа гаргасан байсан. Би угаасаа өстэй амар хэцүү байна гэдгээ угаасаа мэдчихсэн. Тийм тэгэхээр ер нь сурж болно. Хятад сурж болно. Би бол сурч чадна. Гэтэ 50 биш юм байна гэж угаасаа өөрөө дүгнээд би Монголд ирсэн. Тэгээд Монголд ирэхээс өмнө бас хөөхөө ажиллаад байгаа ш тэнд. Тэнд чинь бас цалин өндөртэй ажиллаад юу их үү тэгэл угаасаа тэнд сурдаг монгол оюутнууд тэгээд амар ажил хийднүү. Тэгэл зөөгч мөөгч тэгэл зарим нөгөө хилгүй монгол хүүхдүүд тэнд очсон байгаа ш тэр хүүхдүүд нь эрэгтэй хүүхдүүд нь гэхэд барилга дээр ажилладаг ч юм уу, эмэгтэй хүүхдүүд нь буудалд ажилладаг ч юм уу. Одоо ч гэсэндээ тийм л байгаа. Тэгээд би бол тэнд яг гайгүй хятад дэлтэйсэн болохоор тэр зөөгч ийсэн гайгүй. Ямар ч юм нэг буудалд ажиллаж үзээгүй, буудалд ажиллахаа нэг сэвтэй санагдаад идэв байхгүй. Би ингээд ерөөсөө огт тийм буудалд ажиллаж үзээгүй хүн чинь. Одоо ямар л олиг байв гэж. Ямар л олиг байв гэж тий. Хоёр сот охин орж ирсэн ээ тий. Яачлах гараа авчиж байгаа шүү дээ. Тэр энэ цэвэрлэж ин л гэсэн үг шүү дээ. Тэгээд өстэй зориг мориг хүрдгүү мэдлээ тэр буудал модал. Тэгээ яг зөөгч хийсэн 3 сар, зуныхаа 3 сар зөөгч хийгээд тэгээд нөгөө мөнгө хурааж агаад тэгээ ирэхээсээ өмнө Монголд ирэхээсээ өмнө нөгөө Сингапур ингээд аялаад ирсэн. Тэгээ Сингапур, Малайз тэгээд бас Индонези нөгөө Бали малаар чинь аялаад ирсэн. Бали дээр очиж ирсэн. Чи чинь баг яасан юм шүү. Залуунасаа дуусгацсан юм шүү. 20 наснаас өмнө. Тэр чинь хөөхөн маастаа 18 наснда ингээ ганцаараа аялж чинь. Solo travel хийж чинь. Би ч одоо яг өдийн насан дээр баг ингээ 30 төгснөө ер нь аялж үзт юм уу та гэж зүгээр ингээ бодож эхэлж байгаа байгаад байгаа байхгүй. Тэгсэн чинь чи одоо 20 наснаас өмнө тэрийг үзээд дуусгацсан юм байна л тээ. Яг 20 наснаас би яг 18 нас хүрч исэн байхгүй юу. Тэгэл 18 нас яг хүрч байгаа хүн тэгэл тэгтээ би хэнээс инспирэшн авсан бэ гэхээр манай найз 18 наснда Европын холбооны улсаараа хэлжээд ирлээ. Ямар амар юм бэ? Орчин үеийнхэд бүр ямар амар болцсон бэ? Бүр ингээд Парис, Герман, англи хэлтэй сайн хүн. Тэгээд ингээд ажиллаа ингээд бүр ингээд бүтэн жилж ингээд хичээлийн хажуугаар ингээд баг зөвлөсараад тэгээд ирсэн. Тэгээд тэр найзаасаа ингээд амар инспирэшн ингээд амар ингээд тогтлол ингээд аваад би ч гэсэндээ маань найз ч гэсэндээ ингээд аялаа болж ах чинь би ч гэсэндээ ингээд зуныхаа 3 сараар ингээд ажил хийгээд тэр мөнгөө цуглуулад за би Европын холбооны улс руу явхад виз гэ бөө юм болд юм байна. Би тэгж чадахгүй юм чинь англитай муу байсан. Би тэгж чадахгүй юм чинь за станер визгүй гарна орноор аялна гэд Сингапургаар ингээд аялаад явсан. Тэгэхэд аялаад явхад бол надад ганц л юм бодогдсон. Би чинь тийм ганцаараа хүн биш юм байна. Манай найз болохоор тийм ганцаараа аялаад тэр зүйлээсээ ингээд happy мэдрээд явцдаг хүн юм бэлээ. Би чинь болохоор яг ийм ганцаараа байх тийм туртай биш хүн. Ингээд хоёулаа ч юм уу те нэг тийм хүн бэлээ. Хайртайгаа хүнтэйгээ хонмоор шүү дээ. Ганцаараа биш хүн болохоор амар ингээд юу байд юм бэлээ. Гуниглаа амар уйдаал тэг ядчихаа нөгөө англи хэл интертэй муу байсныг л яг тэр үед ерөөсөө болж өгөхгүй ингээл тэг баали малыгаар чинь зөндөө гол ингээл solo travel ингээл явж байгаа байхгүй хүмүүс. Тэгээ би тэр хүмүүстэйгээ ингээл тэр хүмүүс ингээл хоорондоо танилцаал ингээл хамт аялж маялал ингээл явчихж байгаа байхгүй. Би тэр хүмүүстэй ерөөсөө
хөлд нийлүүлээд хамтдаа аялаад найзууд болоод явсан нэг юм байхгүй. Тэр явхдаа би бол зөвхөн хоёрхан эмэгтэй хүнтэй танилцаж ингээ хамт хостел бууж ингэж явсан болохоос хоол идэж явсан болохоос биш. Яг ингэж найз мэцтэй болоог байхгүй. Тэгээ яг тэр үед тэндэл жоохон харамстай. Тэгээ би ингээд буцаад ингээд ирэхэд ингээ манай найз бас ингээ ирж байгаа байхгүй. Нөгөө нэг Европын аялсан найз маань. Тэр найз маань болохоор ингээл өстой Герман найзтай болсон, Парис найзтай болсон гэж юм. Тэнд найзтай болсон, Инстаграмаас солилцоод яасан гэж амар ингээл бөөн турсамжтай явж хахад би бол ингээ хөөрхөн амтан ганцаараа аялсаар агаад ганцаараа юм үзсээрээ тэгсэн. Нүдч Монголоо харуулсан ба шүү дээ. Тэгэл яг хоо ганцаараа аялна гэдэг бол бас их төвчээр юм билээ шүү. Их төвчээр нээлттэй зан би өөрийгөө ингэж боддог гэсэн байхгүй. Би чинь хүн болгонтой яриа өдөөд ярьцдаг тий. Энийгээл өстэй танилцуул амар хурдан танилцдаг гэж ер нь юмны ай хэвийг хурдан олцдог гэж ботсон боловч яг ингээд яг миний надын 18 нас дээр би яг тийм өөрийгөө тийм гэж ботсон байхгүй. Би чи амар яриа байсан. Угаасаа багасаа л яриа байсан. Гэтэ яг ингээд цагаа тулаад ирэхээр хүн чинь угаасаа балмаг юм бэлээ. Балмагдаад юм ярихгүй ичээд ерөөсөө танихгүй ингээд хай гэчэл тэгэл баг дугасгаад байгаа юм шүү. За тэгээд залуу хүн бол аялсан байна. Тэ одоо Азийн орнуудыг бол одоо манай хүүхдийн зууг нөхөлсөн гарууд шиг нөхөлсөн байна. Ингээд ганцаараа аялсан. 20 наснаас өмнө хорж болдоггүй 20 нас гэдэг байгаа. Тэрнийхээ өмнө ингээд угаасаа хоригдоогүй ч байсан юм байна. Тэ ингээд одоо яатсан байна. За тэгдэм байж хөөхгүй. Тэгээд ирчдэм байж. Тэгсэн чинь яг ингээд Улаанбаатарт ирсэн чинь яаж вэ? Ямар вэ? Улаанбаатарт яг нэг юм дөрвөн уулынхаа дунд те ингээл хамгийн өндөр газар нь зайсан те уудаг газар нь хүүхдийн зов. Тэгсэн чинь байж байгаа хүмүүс нэг хамраасаа ингээд цус гартал хичээл хийдэг хүмүүс байгаа даа штэ. Цус байтгаа ингээд зүгээр нус нь гартал ингээд унтдаг ингээд хүмүүс дунд ороод ирсэн чинь яг ямар санагдчих юм. Буцаад явмаар байна уу? Би буцаад 50 явъя гэж бол бодохгүй байгаа. 50-аас зүгээр хаширсан байдаг настай зүгээр. Бачаараа 50 гэсэнс нэг масууч ингээд хятад Тайваныг ингээд нэг улс биш гэдэг шүү дээ. Тий. Одоо ингээд Тайванчууд бол ингээд манай нэг хэсгээ тий юу улс мос юу яриад байгаа ингээд нэг Тяньминий нэг талбай дээр нэг юм болсон шүү дээ. Тий. Оюутнуудыг нэг дайрдаг ягаа. Яа оюутнуудыг бүр цэвэрлээ гэдэг. Харин тийм тэр чи яаж яхад за тэрийг яриад явах үгүй. Яг нэг тэрэн шиг яг ингээд нэг юм хятад улсын нэг хэсэг гэсэн чинь нөгөө Тайванчууд нэг хэрүүлхийгээд ингээд нэг буу юм болж байгаа шүү дээ. Аха. Тэр яг тэгсэн үү тэгэхгүй. Ер нь Тайванчууд яадаг юм? Үгүй тэр чинь угаасаа үнэн түүх штэ. Тэр нөгөө Тяньманы. Тяньмин бол үнэн. Гэхдээ нөгөө нэг хятад чинь Тайваны яг нэг юм тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа штэ. Ингэсэн л гэсэн би бол нэг тийж бас манайх түүх үздэг байсан. Тэгээ яг тухайн үед л манай Тайван багш маань хэлж байгаа байхгүй. Ямар газар блэ Тайваныг зээлүүлсэн байсан юм байна л да. Одоо тэгээд тэр за би яг ингэ түүхээр бол яг онгонд орох гээд байна. За зүгээр Тайванчууд өөрийгөө тусгаар тогтсонсон улс гэж боддог. Хятадчууд бол Тайваныг манай улс манайх гэж боддог. Гэтэ Тайванчууд өөрсдөө тугтай өөрсдөө ерөнхийлөгчтэй ингээд өөрсдөө бүр виз энтер авч явдаг Тайван лөө. Тим ийм бараг л тусгаар тогтсонсон орон. Гэтэ би Хятад очингууд би Тайван зурсан гингууд Тайван бол манай улсын газар нутаг гэж хэлдэг. Тэгээд би мэдгүй энэ улсын амар маргаатаас. Зүгээр өөрсдөө очрол та нар ингээ хайд юм шүү дээ. Зүгтүүлэх юм. Саний нэг буцаад юуруугаа орё. Улаанбаатарт ирсэн чи ямар вэ тэгээд? Болохоор байна. Улаанбаатар уу? Аха. Улаанбаатар. Би өөрөө яг Улаанбаатарын хүн биш л дээ. Тийм нэг. За тэр яг вэ? Улаанбаатар бол тэгэл ирэхэд ирээд би чи саглаа штэ яг үнийг хэлгээд. Ирээд чинь те нөгөө нэг ойрд Монголдо ирээгүй хүн гэдэг шиг листэй нэрээ ахтуу сатандаа сайхан нэр хүндтэй. Сайхан л хэлээ. Эхний 5 цаг.
Сүүлдээ тэгээ өө байж л болсон шүү дээ. Тэгэхээр яг ирээд бол эхлээд аав ээжийнхээ хайранд сайхан умлаа. Сүүлдээ тэгэл яг адилхан. Гэтэ яг үнийг хэлэхэд одоо нөгөө хятад сурж агаад одоо оюутан байж агаад ирж мэрсэн хүүхдүүд бүр амар өрөвдмөр тий. Юу өрөвд? Сургуульчгүй. Тэгэл боллоо штэ одоо сургуульдаа ч явж чадахгүй онлайнаар сурсан ч биш сураагүй ч биш тэтгэлэг алдаад одоо хятад сурж аваад ирсэн найзууд нь бол одоо амьдрал бол амар л штэ. Тэгэл тэтгэлэг алдаад сургуулийн төлбөрөөр төлөөл тий. За тэгэл зарим нь бүр сургуульд орж чадахгүй хүмүүс биш тэ одоо бүр ингээ 2 жил алдсан бүхэл бүтэн 2 жил алдаад сургуульчгүй юучгүй болсон тий. Тийм хүмүүсийн хажууд бол би бас өөрөө сураад ирсэн юм байна уу? За тийм бохоо тийм байхгүй. Тэгэд нэг одоо ингээл зовж сураалгаа штэ. Дөнгөт нэг хаарвард маарвард гэл одоо адилхан л зовдөг л багт тэ бодвол. Хараа одоо адилхан зовдөг байх. Зовдөг байх гэд хэлчихэ. Дөнгөтээ ингээд зовж олсон одоо хятадын диплом одоо тэрний эсрэг ингээд 4 жил гоё чилрэнгээ диплом авсан муусын диплом 2 одоо ингээд харьцуулагдлаа гэж бодъё л доо. Хятадын диплом яг үнэхээр тэр нэг юм хавранаасаа цус гаргаад тэнд нэг уйлж унжаад одоо амьдралын хатуу бэрхийг үзээд авсан диплом үнэхээр яг тийм өөртөө те хэрэгтэй үнцэнтэй байж яг чадах болов. Тэр хүний л одоо потенциалаас л болно шүү дээ. Тэр хүн тэр дипломыг бариад тэ өөрийгөө нэг газар гоё үнэлүүлээд авч чадж гин үү эсвэл болвол яг л Монгол сурсан хүмүүстэй адилхан тэр диплом нь нэг амар тийм хэрэгцээгүй ч юм уу тэ нэг амар тэр дипломынхаа үр ашиг гаргаж чадахгүй байна уу тэ тэр хүн чинь яг тэр хүний л асуудал байхгүй юу. Тэгэл одоо амар том сургууль тэгтийн чахамаха бижмижэн тэ амар том сургууль сурч ирчээл эцсүүлд нь яг л адилхан л нэг компанид орчуулагч юм уу тэ эсвэл санхүүгээр сурсан бол нэг хятадын нэг уул уурхагийн компани ч юм уу эсвэл замангийн компани ч юм уу нэгтлэн хийгээд ч юм уу тэ явж л шүү дээ яг л адилхан. Яг сардаа нэг сайндаа гар дээрээ 2 сая төгрөг аваад эсвэл сая гарны цалинтай татвараа сутгуулад яг л адилхан л явж байгаа байхгүй. Одоо нөгөө амар хэцүү байна л да гол нь. Хятад хэлтэй хүмүүс одоохондоо жоохон хэцүү байна л да. Одоо нөгөө хятад хэлний хамаг бараа мараа хэлмэл хаачлаа тий. Жоохон асуудалтай байна. Хятад хэлтэй хүн одоохондоо нэг амар хятад хэлээ ашиглахад хэцүү байна. Боломж болцоо бага байна. Одоо сайхан нээлттэй сайхан цаг байсан бол ингээл алж байгаа ш тэр ч одоо хятад хэлээ ашиглаа тий. Хажууд ямар зүгээр ажлынхаа хажуугаар тобо мобо ашиглаа тий. Хувц муц оруулж ирээд дэлгүүр мэлгүүр жоохон нийлүүлээл алж байгаа байхгүй. Таан одоо тийм боломж байхгүй. За нэг бараа нийлүүлээ гэхэд амар удаж ирж бараа сар гарan болоод. Тэгэхээр ер нь бол одоо л тийм байгаа болохоос биш хэл мэл нэгдээл тий. Гайгүй цаг сайхан болоод ирэх юм бол гайгүй л үүдэн ч тоо. Ялчулна хөрш байгаад байгаа шүү дээ. Нэг юм хажуудлын айс. Яг хажуудал тагтчихсан. Нэг юм ханныхаа цанаас нэг чагндаг хөршиг юм байгаад байна. Тэгээ тэрний хэл бол одоо мэдээж хэрэг болох л байлгүй дээ тий. Хэл болно. Одоо хятад хэл чинь нөгөө нь бол бараг нэгт болох гээд шүү дээ. Ер нь болно л гэдэг юм мэдэхгүй одоо хизээч юм мэдэхгүй л одоо. Тэр бол одоо Ши Жинпиний одоо скиллээс хамаарах байх тий. Одоо гэхдээ улс орон гэтээ амар тий сая би ингэж ингэж байгаа байхгүй юу? Нэг гадаад Америк хүн за хятад хэл сураа явж бүр ингэж Америк хүн гүйгээд хятад хэл энэ төр сураад. Тэгээ би бол боддtiin бас хятад хэл бас зөв юм а бариад авчижээ. Бас аав ээж маань зөв юм руу намайг чиглүүлчихжээ. Бас маань тий. Гэтээ байж байгаа нэг масуу ингэж хятадаар одоо ингэж юу гэдэг чинь нэг юм одоо нэг Google дээр нэг гайвуулаад нэг хятад сайт руу оронгууд ингээд нэг уншихын аргагүй юм байдаг аахгүй. Тэг яг ханзаа чи нэг томоор те нэг сайхан биерээр нэг ватам цасн дээр зурвал яг нэг гой харагдчихлаа юм л та. Гэтэ тэр чинь keyboard-оор бичингүүтээ ингээд 12 point-ийн фонтоор харангууд бүр аимшиг юм байгаа даахгүй. Тэр одоо яаж жалгаж унштай. Тэгээ баг ингээд худалч дотор муухараад байгаа байхгүй. Яг би нэг босоо хөх монгол зонголчууд шиг
шалтгаанаар биш. Яалтчгүй ингээд хятадаар ингээд бичсэн мэйг харахаар ингээд тухгүй болоод те. Тэгээ одоо нэг ханзай чин баг keyboard дээр бичих гэж одоо яаж бичтээ гэхгүй. Тэгэл зөв нэг товчдороо бичихгүйс тэр чинь нилээдэн товч дарж иж одоо нэг ханзаг бичиж байгаа сте те. Одоо тэгэл одоо найз гэдэг үгийг N A хагас Z гэж бичгтэй адилхан юм чинь нэг дөрвөн үг орж штэ дөрвөн юм яг тэрнтэй адилхан ч юм уу те чинь хэл болгоно өөрийн гэсэн юм байгаа. Одоо найзыг хятадаар пуньё гэдэг. Тэгээ пуньё тэгээд бас л ингээл бас л яг адилхан л нэг тэгж бичнэ. Тэгээд одоо би энийг яг яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Анхнаас нь ингээд нөгөө яг сурцсан болохоор гэхдээ яг адилхан энэ хоёр үг л нийлжээж найз гэдэг үг болдоггүй пөн ёо гэдэг энэ хоёр үгийг нийлжээж л найз болно. Тиймэрхүү утга илэрхийлдэг хоёр үсэг нийлээд нэг үг болдог ч юм уу те гурван үг нийлээд нэг байгууллага гэдэг үг болдог ч юм уу те иймэрхүү юмнууд бол байх нь байгаа. Гэтэ яг сурчих юм бол тэр чинь яг үнэндээ гайгүй штэ. Юу ч мэдэхгүй хүн хаа би англи одоо яг ингээд сураад бүр ингээд яг явж байгаа байхгүй юу. Тэгэхээр надад ч гэсэн амар би ядж байгаа нөгөө нэг багасаа хятад сурсан болохоор ч тэр нөгөө хятадд өвөр Монгол нөгөө английн багш нар ч амар тийм мяа бол үнэн. Гэтэ юу исэн нөгөө амар нэг аялган амар хүнд гэх юм уу? Нэг юм хятад аялгаа ангилтай холиод. Тийм. Сонсох ярахгүй болж байгаа л та. Би одоо ингэж байгаа байхгүй юу? Сая 11 сараас хойш IBT нөгөө нэг англи юмд явж байгаа байхгүй юу? Тэгээд би өөрийгөө мяа гэдгээ бүр амар мэдэрлээ. Ингээд нөгөө нэг одоо ингээд уншдаг байхгүй өгүүлбэр ингээд уншаал орчуулаад academic reading гэж явж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд өгүүлбэрээр уншиж байхад ингээд Монголд англи хэл сурсан хүмүүс ингээд амар гоё аялгаар яриад байна ингээд жоохон акцент өгөөл. Тэгсэн чинь би бас бүр зүгээр амар ярьж байгаа юм чи яг хүн англиар ярьж байгаа юм шиг ингээд нэг амар хатуу үг болгоныг баг ингээд яриад байгаа юм хаашаа гэдэггүй. Багш маань намайг тэгээ хэлээд чи миний хөө жоохон ядж хахад би нөгөө чанга ярьдгийг ч хэлэхөө миний нөгөө жоохон зөөлөн акценттэй ярих гэдэг. Тэгвэл бол яг хятадыг олоод байгаа юм шиг нийлээгүй сонсогдоод ингээд тэгээд би тэгээ сая нөгөө Америк элчин дээр ярилцлага өгөхдөө бүр 2 өдөр шүнжэнгөө бэлдлээ. Амар нөгөө хүчтэй хатуу дуудчих үедээ хүн ойлгохгүй байх үедээ миний яриа гээд аргагүй ш нөгөө манай IBT-ийн багш ултар миний ярих гэдэг утга санааг ойлгодгүй байсан юм чи. Би уун зөв өгүүлбэр яриад байгаа. Гэтэ би ингээ нэг амар арай нэг өөр акценттэй нэг жоохон муухай акценттэй яриад байгаа болохоор муухай жоохон нэг хятадлаг л ирсэн. За тэр яах вэ юм ч одоо хятад юмар санагчлаа. Тэ. Хятад юмар санагдаж эхэлж байна. Тэгээд за дараагаас. Тэр хятад хэл нэгэн гут гоё аяллаа хүмүүс аваад тий. Би гайд хийгээд явъя гэжсэн бодол байгаа. Одоо ингээд хятад хэл гэж байна шүү дээ тий. Энэ дэр нэг тийм оройтон гэсэн юм байх уу? Одоо ингээд би бол залуугаасаа юу гэдэг нэг юм англи хэл дээр кино үзэл англи хэл дээр тоглоом эсвэл тэрийг сурчиж байгаа байхгүй юу? Зүгээр ингээд нэг сурч гэж сураагүй зүгээр нэг мэдсэн чинь сурцсан байсан. Тэгсэн чинь одоо болохоор би яг ингээд нэг юм хятад хэл сурмаа санагдаж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нэг амар хөвгшөрсөн юм шигтэй. Нэг юм одоо нэг октоудаа чинь нэг багаас нь балетанд явуулж аж нэг юм балетлэг болд юм шүү те. Нэг юм сунж муналтай шүмсмэрсэн. Тэрэн шиг яг нэг юм зөнөн гэж байх уу? Одоо хятад хэл сурахад хэдэн ханцтай байлаа тэр чинь? 10,000 лөө 50,000 лөө. Гэтэ ханзыг тоолж баашгүй. Яг тэрийг одоо би ингээд өдийн насан дээр сурч чадах уу те? Үгүй хизээч оройтгүй л гэж боддөө шүү дээ. Мэдхгүй сайл ингэж байгаа хгүй 50-нд ингээл ерөөсөө сураагүй хүн явж байгаа хгүй 50 руу 30 гарсан 2 хосууд өөр зээлтэй гээд магистрт явж ин тэтгэлэг авцсан гээд одоо нанхаа гээд 50-ны хамгийн муу сургуулиудын нэг зэ тэнд Монгол оюутнууд амар их байдаг. Тим сургууль руу 2 хос 30 гарсан 2 хос
явж байгаа байхгүй зөвхөн англи хэл жоохон англи хэлтэй гэл. Тэгээд зүгээр гадаад 2 хүүхдээ орхиол тэгээ явж байгаа байхгүй. Тэгээ би тэр 2 хостой би нэг 2 удаа л уулзч байсан. Ягаад тэгэхээр би навхад нэг хэдэн найзтай байсан байхгүй. Тэр сургууль Монгол хэдэн найзтай байсан. Тэгээ би тэр 2 хосоос яг юу мэдэрсэн бэ гэхээр ер нь сурах гэдэг чинь оройтдгүй юм байна. Тэгээд тэр 2 хос би ингээд тэр 2 хосыг сүүлд фэйсбүүкээр харлаа л да. Тэгсэн чи одоо бүр эхнэр нь бүр амар мундаг явж байна. Би бүр бахархлаа. Яасан бэ гэсэн чинь нөгөө амар өөршрээ дараад стайл нэг өөрийгөө олцсон амар контент хийж мэдсэн явж байгаа байхгүй. Би тухайн үедээ яг үндэ жоохон л 30 гарсан хүмүүс хүүхд орхиол тэгэл Тайваны хамгийн муу сургууль мастер сурах гад яах гэж ирдэг вэ? Энэ сургуулиас одоо юм суртын болов гэд би тухайн үедээ яг үндэ муухай тэгж бодож исэн байхгүй. Тэгээд би буцаад ингээ Монголд ирж байгаа байхгүй. Тэгэхэд тэр хосууд тэр сургуулаа 2 жил сурж төгсгөөд ингээ магистр аваад ирж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгээ ирээд тэр 2 хосуудыг ингээд ядчаад фэйсбүүкээр найз толцсон ингээл юм ингээл үзээд байна би ингээ үзээд л байхгүй. Тэгэхэд баг стокер хийх гэдэг юм шиг Тэгэхэд мэдгүй амар мундаг байна одоо өөршрээ дарцсан өөрийгөө олцсон контент хийсэн одоо хүмүүст ингээ яаж хуримтлал гэдэг зүйлийг ашиглах юм яаж өөршрээсээ давахын одоо гэрээрээ ажиллаж байгаа ээжүүдийг яаж одоо ингээд илүү их мөнгөтэй одоо илүү ингээд гэртээ ажиллаж байгаа мөртлөө юу яах юм нэг тиймэрхүү юм амар судалсан хийгээд байна. Тэгэхээр би бодлоо ер нь сурах гэдэг чинь оройтдгүй юм байна. Хүн хэрвээ хичээх юм бол шин болон одоо шин нэмээ сурч чадах юм байна л гэж би бодсон. Тэгээ би бүр амар бахарсан. Би сүүлдээ тэр хичээ юмыг ингээд уншаад тэр контентыг ингээ үзээд гисэн чинь би бүр тэр сургалтанд суумаар санагдлаа. Бүр ингээд хуримтлал яаж үсхийг би мэдмээр санагдлаа. Би чи яагаад тэгэхээр амар үрдэг байхгүй би үрлэгэн зантай. Тэг ингээ байгаа юм ингээл найз нөхөдөө за ялангуяа энэ жил энэ жил бол би амар ууж идлээ штэ. Хойж болохгүй 20 нас гэдэг ээж аав маань чи мэлсэнгүү. Тэгээ сайхан ч ажил төрөлтэй байла, орлогын их усүртэй байла. Тэгээд сайхан ууж ицсэн. Тэгээд би яг ингээ бодож байгаа байхгүй ингээ ууж ицсэн мөнгөө тооцоогоор ёо. Ямар их мөнгөөр ууж итчихвэ гэж бодож байгаа юм чинь. Тэгэхээр бас тэр хүмүүсийн одоо явуулж байгаа тэр сургууль мургалтанд сомар санагдлаа. Суусан дээр хөөхгүй энд нэг амьдарч байгаа юм чи. Гэтэ нэг юм асууч ингээд хүмүүс тэгж яриад байдаг штэ. Одоо Улаанбаатарт ингээд яг хуу цалин нь бол одоо нэг юу лээ 1.4 сая маяг гэсэн байгаа штэ. Тэгэнгүүт нэг хүн тэгж хэлж ирсэн. Яг Улаанбаатарын Монголын цалингаар одоо хятадд одоо нэг юм нэг 90 ингээл хэд штэ. Тэнд бол ингээд өлхөн амьдрнаа гэж байгаа байхгүй. Одоо манад зарж байгаа оймс гэдэг чинь бол 90-ээс авчирсан оймс байгаа. Гэтэ бид нар бол тэрийг авчиргуудаа ингээд 3 нуглаад зарчиж байгаа штэ. Тэгэхээр бид нар яг одоогийн өөрсдийнхөө мөнгөө одоо бариад кармала тэндээ очт юм бол тэнд ингээд нөгөө хямдхан оймсыг авч өмсөд яг тэ нуглуулахгүй гэртээ авч өмсөд ингээд явчих болно гэдэг байгаа байхгүй. Хашин тэнд одоо тийм өртөг баг байд юм уу одоо яа тэ. Эсвэл хүмүүс нь амар тийм аригч хямх ч юм уу одоо. Ер нь яг хэр хэмнэгийн гэхгүй. Одоо ингээл Европ гингүүт германчууд ингээл одоо нарийнараа алдартай штэ. Тэг ингээл юу гэдэм бараг л нэг ингээл одоо манайхаар бол першгэ авч ицсэн те. Алина мөнгө явуулаараа гэл те. 1000 төгрөг хэл гівтчтэй юм шиг л штэ. Хятадууд яг нэг тэр нэг хадгалдаг соёл дээр яг гудсан дор хийдэг гэдэг л те. Гэтэ яг ингээд байж үдсэн хүний хувьд ингээд хэлэхэд ер нь яг яаж яана? Хятадуудын санхүү ер нь яаж яана гэхгүй. Цалин нь амар өндөр. Тэгээ юм нь хямдхан. За хямдхан цаашаа юм тэгэл ер нь л дайггүй штэ. Одоо ямар сандалд монголчууд хятадаас бараад хатаад энэ дээрээ нуглаад байна гэдэг чинь хятад хямдхан байна л гэсэн үг байхгүй. Хамгийн гол нь хятад 5 гээд
аппликейшн одоо тэр байгаа ш тий. Тэрнэр бол амар юм хямдхан байдаг. Гуанжуугийн үнээр байдаг. Баавч нь одоо нарантуул юм уу? Тобооч одоо л одоо виртуал нарантуул. Одоо тийм сайт ахгүй юу? Дэлгүүр болгоно энэ дээр бараа тавьдаг. Тэгээ хямдхан тэгээ тийм сайт бүр амар том хөгжсөн сайт. Тэр мөрдөөс л одоо ингээ хүүхдүүд юм хувц мувцаа захиалал өмсөд идэв шүү дээ. Тэгээ ер нь бол тийм амар ер нь бол хадгалдаг хүмүүс мөнгөө би одоо багшаасаа ингээд суралцж байгаа байхгүй юу? Анги даасан багш маань амар ингээ хүүхдийнхаа сургалтын одоо хүүхдийн сургалтын төлбөр гэж тусдаад ингээд хадгаламж байгаа заяа. Хэрэглээний мөнгө ингээ танаа авчдаг ингээ амар мундаг. Тэгэл би бол боддөө штэ. Тэгээд манай Монгол тэгээд угаасаа 600,000 төгрөгийн цалинтай тий. Тэгэл амар өртөг өндөртэй юм амар үнэтэй хоол ууш амар үнэтэй тийм тий одоо байр маань одоо талийлаа штэ одоо нэг юм болсон штэ яг нэг корона болцсон ч бүр утга алдчихлаа. Тэгээд одоо манай монголчин гэхдээ яг үнэндээ хараат бус гэдгийг л мэдэрч штэ корона яг гарснаас хойш за хараат гэдгийг хараат гэдгийг орос хэлээ асан орос моростой ч шууд л ингээд нэг бензин ч холбоотой болоод тэгснээ эдэ шууш мууш нөгөө тий нэг хилээ хаацсан чинь нөгөө нэг бүр Coca-Cola-ны нөгөө сам аваад бөглөө байхгүй болоод гарч марахгүй тий дүпү мүпү чинь байхгүй болж малцсан нэг хэсэг тасарч масраал тий. Тэгэхээр ер нь амар хараат гэдгийг шууд мэдэрсэн. Тэгээд жимэс итгэсэн чи жимэс байхгүй айлын ч одоо л байдаг болсон байлаа шүү. Одоо л гайгүй болохоос шүү дээ. Баа. Тэгээ одоо болохоор шивга мяга олдохгүй байгаа шүү дээ бүр. Тэгсэн чинь одоо би хятад тахта бүр шивгааг бүр амар иддэг байлаа шүү дээ. Гэхдээ нүг шивгаа чинь нэг жоохон гидс дүрэгдэг үгүй юу? Нүг хитэн юм. Үгүй ер нь гэхгүй. Үгүй гоё шүү дээ шивга мяганд дуртай шүү. Шигуа гэж ааш тээ. Шигуа гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Тэгээ шигуа хамигуа гэд нөгөө хамигуа гэдэг нь Милан. Тэгээд шигуа гэдэг нь болохоор зүгээр тар баслахгүй. Тэгээд тэрийг ч одоо манай монголчууд бараг шиваал гэж хэлж байгаа. За одоо шууд сэтвэсээ далицгаая. Хятадын санхүүг болио аяллаа болио тий. Шиг одоо яг нэг хэлний тухай ярьцгаая нэг лингвистик юм ярэ. Одоо ингээд монгол хэлэнд орж ирсэн амар олон хятад өгнөд байгаа штэ. Нэг бууцтай баоц гэлтэй. Яг нэг хэл өөрөө юу гэдэг ингээд манай хэлэнд англич бай хятадч бай ингээд өөрөөгөө орж ирэх нь бол ок. Тэгмэт манай хэлний үгнүүд бас гадагшаа гараад үг болох нь бас ок. Тэгэж нэг хэлч ингээд нэг цусаас хэлбэд ингээд шинчлэгдээд ингээд гоё явж байгаа байхгүй. Тэгээд магадгүй те зөвхөн хэдэн 100 жилийн дараа ингээд дэлхийн нэг хэлээр ярих юм бол тэр чинь ингээд нэг бүх улсуудын нэг хэл байгаад дуусах байгаа байхгүй. Тэгмэт яг нэг Монголд байгаа нэг хятад үгнүүд үүдээ шүү дээ нэг хүмүүсийн нэг эмзэглээд идэг. Одоо ингээд бууз гэсэн чинь те shit Монголын хоол бол бууз те. Цагаан сараар бид нар бууз иддэг одоо ингээд югаараач бууз идэн төрс өдөр болсон ч бууз идэн те. Шинжилээрч буузаа идэн. Монгол хоол шүү гэсэн чинь яг үндэ тэр нь хятад хоол гэж байгаа байхгүй. Тэгэл ятг гэл те. Ятг гэсэн чинь нэг тийм домог байт юм байна л та. Нэг нөхөр ингээд нэг дайнд явах гэсэн гинэ нэг хаан ч юм уу юу ч мэдэхгүй. Тэгсэн чинь л эхнэр нь ингээд ятгсан юм шиг байгаа зэл битээ яваач та хайраа битээ яваач та гэл нэг өвөр дээр нь сууж байгаа л нэг үглээлсэн чинь эхнэр нь ингээд нэг ятгуулаа хуурцсан гэсэн. Ятгсан болохоор. Тэгж мэгэл нэг өөрсдөө нэг сайхан ингээд одоо нэг түүх биччихлээ юм л та. Гэтэ тэр чинь ингээд гүүжан гэдэг нэг юм хөгжин байгаа даа шүү дээ тий. Гүүчин гүүжан гэл. Дүмөт яг ингээд хятад орж ирсэн одоо манай нөлөөнүүдтэй одоо тэрийг нэг нөхдүүд өөрсдөө мэддэм үү гүм үү одоо тэр чи өөрөө ер нь яг юу гэж боддیں۔ Одоо ингээд Монгол болцсон хятад юмнуудыг ер нь хэр мэдэх вэ гэхгүй. Яг юу асуугаад байна. За яг нэг юм адилхан юмнууд үүдэн шүү дээ. Одоо нэг юм нэг хоёр ижлэхэн зураг тавьснаа те 10 ялгааг ол гэлтэгдэн шүү дээ. Тэрэн шиг яг ингээд shit би яг хятад байхад энэ чи яг хятад байсан гэтээ манай тус байд юм биш үү гэж бодогдсон юмнуудаа ярьж өгөөч. Одоо буузнаас эхлээд гэхгүй. Тийш би буузнуудыг чинь авах ингэж байгаа байхгүй хятад хэл сурж байгаа шүү дээ тий. Тэгэл бууз гээл тэгэл одоо ингээд шууд уншиж байгаа шүү дээ тий. Чэйлэл бууз гээл. Тэгэхээр тэд нар бууз
буузыг бол ингээл яг үнийг хэлэхэд бид нар чинь Монголын цагаан сараараа бууз иддэг гэдэгтэй. Уг нь бол Монгол гээд ботсон боловч бас бууз ер нь бол хаасайгүй бууз байгаа. Ер нь бол хаасайгүй бууз. Гэтэ ер нь бол хятадаас эхэлсэн үгүй бууз. Би харин тэрийг гайхаад байдیں۔ Би бол тэрэнд итгэлтэй байна. Юу вэ гэхээр одоо хятад чинь амар дэрвийн түүхтэй шүү дээ. Яг ингээд culture soil гэдэг юм хаанаас үүсэж байгаа гэхээр суурийн иргэншлээс үүсэж байгаа байхгүй. Яг нь нүүдэлчд яг байсан уу байсан дэрвүүд амьдарч байсан. Гэхдээ нөгөө нэг бид нар нэг бүтээгээд гийгүүлээд судар дээр бичиж үлдээгээдсэн юм нэг байхгүй байгаа байхгүй. Яг л тэр чинь нэг тараад морионод яваад өгч байгаа юм чинь те. Хонинд хаана өсөд чинь тэрийн дагаад яваад өгч байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр хооронд хятадууд яаж ийнэ гэхээр нэг юм хэрэм барингуудаа дотор нь байшингаа бариад те. Тэрийг нүүлгэж чадахгүй яг гэвэл нэг барьцсан болохоор тэгээд тэндээ сууцсан юм чи яалтчгүй зураг торгоо хийгээл дараа үйлдвэрлээл буузаа хийгээл те дуу одоо нэг шүлгээ зохиогоол ингээл явж байгаа хөөх. Тэгэхээр хятад бол бүр амар эртний тийм түүхтэй улс одоо бараг л хамаг юм тэндээс үүссэн байгаа те. Тийм сайхан л та гэхгүй. Тэр нэг Египттэй тэр нэг нийл мөрнөд дагаал нэг баахан нэг бор залуучууд нь бас нэг соёл үүсгэсэн байж штэ. Shit манай одоо фараон маань мөнх наслах болтгой гэсэн нэг пирамид барайл те. Тэнд иргэншил үүссэн байгаа. Тэнгүүт яг ингээд одоо Төв Азаас үүссэн гэх юм бол хятадууд яг ингээд нүрээ ингээд тахлах соёл байгаа байхгүй. Тэнгүүт манайхан болохоор зүгээр нэг амир яг бак хүмүүсээсэн ялтж нэг мах идэдсэн болохоор тэгэл нэг жоохон үлсэнгүүтэл за болио ерөөсө бүгд хятад руу очиод нэг жоохон юм олцоод иргээл нэг сэлмэ барайл гардаг байсан юм биш үү одоо мэдээгүй. Тэгж одоо хэлж болж байгаа ч юм уу ч юм мэдэхгүй одоо ингээд болж байгаа ч юм уу соёлоо бас хэлж түүхтэй хайртай хүмүүсээс одоо хүлцэл өчөө гэтээ мэдэхгүй би л хувьдаа одоо хятадын соёлыг бол биширдэг тий өмхий хужаа гэлээд шүү дээ одоо юун ч өмхий байдیں۔ Гэтээ нэр яагаад тэгдэм бол яг юу н өмхий байгаад дээ хүмүүс нь шүү дээ халуун ногоо идэхэр хаашаа үгүй өмхий гэдэг үг нь яг ингээд нөгөө нэг байсан. Үгүй нөгөө хамгийн гол нөгөө угаацаа гаргаад нөгөө нэг юу хачдаг байхгүй юу? Нөгөө замын нөгөө нэг доошоо нөгөө юу нөхмөх байгаа шүү дээ. Одоо нөгөө юу одоо доошоо тийшээ асгачдаг байхгүй. Тэгээ нөгөөтг нь заваараад өмхирөөд тэгээ хүмүүс ч нөгөө нэг шүдмэд 8 шармаар тэгэл амир хятад хүний үнэр нэг цанаа л өөр идэв штэ. Монгол хүний өмхийч гэх нь хашаа Монгол хүний үнэр хятад хүний үнэр хоёр яг хяв хятад хүн штэ цэвэр хятад хүн. Хяв хятад. Цэвэр хятад хүний үнэр бол амир өөр байдаг амир нэг цанаа л нэг тийм нэг үнэр байдаг та мэдгүй. Тэгээд бас нөгөө нэг яг уу яг наагуураа бол тийм ба гой хөгцсөн орнуудад бол тийм байхгүй шүү дээ. Шахаа махаа гой орнуудад тийм байхгүй дээ. Гугац мохоосоо тэгж асуудаг юм байхгүй. Яг уу өмхий хужаа гэдэг нь болохоор манай монголчууд ч өөрөө их наагур явдаг хүмүүс шүү дээ. Ирээ мэрэн гэдэг. Ирээ мэрэн чи яг үнийг хэлэхэд зүгээр хиттэй өв зүгээр нэг сум балганс л ахгүй юу. Тэнд байгаа хүмүүс мэдээж сумын хүмүүс байгаа шүү дээ. Манай Монгол ч гэснээр сумын хүмүүс бүр хөдөөний хүмүүс нэг хэцүү байдаг шүү дээ яг тий. За би өөрөө сумынх шүү. Гэхдээ зүгээр хөгжлийн л харьцуулсан байхгүй яг тийм сумын хүмүүс мухаа гिचсэн байхгүй зүгээр. Базаад хэлэх юм бол тэгээд одоо манай монголчууд маань хятадуудыг ингээд өмхий ужаа гэсэн чинь яг наагуураа сэтгэцсэн байгаа байхгүй. Хятадуудын нэг захын одоо тий мяа хятад хүмүүсийг харангуудаа эдгээр ч одоо өмх юм байна гэд тийм бодоод буруутцсан юм байна. За тэгвэл нэг юм асуулт байна. Одоо ингээл TikTok гээл одоо дэлхийд авалгаалж штэ тий. Тэгсэн чинь яг TikTok дээр юу байна гэсэн чинь амар царилэг хятад хүмүүс байгаа байхгүй. Залуучууд гэсэн чинь амар царилэгтэй. Юу нөгөө ангууч. Ангууд чинь зүгээр баг нэг юм одоо хайшаа нэг жоохон банд шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэл охтууд нь гэсэн чи одоо юу чинь те нэг хөлн шугам шиг те. Ингээл амар цав цагаан царайтай тэгснээ бүр амар урт хөлтэй тэгснээ тэр нь ингээд 0 градусын одоо хазаалттай те. Тэгшин хөлтэй ингээл охтууд бол яг одоо хятадын яг төв хаваар үнэхээр тийм хүмүүс байгаад байт юм уу эсвэл TikTok дээр л тийм хүмүүс нь гараад байт юм уу? Юу штэ яг нөгөө нэг амар гой хөвчлөлтэй одоо
За Шанхай. За яагаад Шанхай гэдэг? Шанхайд бол амар гоо залуучууд байдیں۔ Залуучууд гэнэ юу? Залуучууд тий. Одоо эмэгтэй гой байдаг. Гэтэ би яг үнийг хэлгээд хятадаар одоо нилээ явлаа штэ бас. Бээжингээр явлаа. Ингээл ер нь явж байгаа байхгүй. Тэгэхэд ер нь бол яг тийм TikTok шиг хүн хараагүй. Үнэлээ. Хараагүй. Ой хүүрээ. Зүгээр л яг адилхан Монгол нөгөө нэг би юутэй би ихтэй яг үнэ дээр TikTok-ийн эмэгтэйчүүдтэй гахад би тэрийг бол зүгээр 0 тавтцсан л ах гэж боддөө шүү дээ. Би өөрөө ямар ч гэсэн тэнд ингээд амар олон жил ингээд сурлаа тэгэхэд яг хөөхөн эмэгтэйчүүд харснаас иш тийм амар галбирлаг хүмүүсийг бол хараагүй. Гэтэ тэр нь бүр цаашаа бүр гой хотод байд юм болов мэдгүй. Яг ингээд хятадын одоо нэг төвийнхөө төвднүүд юм шүү. Одоо нэг манайхаар бол нэг Шангрилагийн хавцаа идэг. Эргэлдчихэд одоо нэг ихчнэр өдөө штэ. Тэднэр нь л одоо би бас яг тэгжэл бодож байгаа. Аха. Гэтэ тэр хөхөл байж болох уу? Байх боломжтой юу? Боломжтой. Тэр чинь нэг шилбэ ингээд уртсгадаг тийм юу гэдэг surgery. Аха. Хагалгаа хийлгэж байгаа байхгүй. Аха. Ясаа сунгуулж байгаа гэх юм уу? Тийм яг байд юм байл. Амар уртдаг юу? Яг өвдгөл байх л та угаасаа өвддөг л гэсэн л тээ. Тэгэл хийлгчдэг юм байлээ. За тэр яг байхгүй. Эмэгтэйчүүд ярьснаас одоо эрэгтэйчүүдийн нэрээ. Одоо нэг юм хятадд одоо нэг юм иршүүд байх гэлтэй жааш та тий. Одоо манайд бол ингээл точка гэлтэй. Нэг юм сахалтай, нэг цээжин дээр нэг хідэн хүстэй тий. Нэг жоохон нэг юм ууралц юм шиг царайтай тий. Зүгээр ингээ байж байгаа нь л хэд нэг юм уурлаад ам шиг царайтай хүмүүсийг бол кул гэж байгаа штэ. Тэнгүүт хятад болохоор ингээд нэг юм эрэгтэйчүүд нь яг нэг амьдралаа авч явдаг. Одоо нэг эцгийн эрэгтэй ёс гэж чинь стил байж байгаа. Тэнгүүт нэг юм гоё гүзээтэй те мөнгөтэй л бол одоо хамаагүй те нэг сарамгчнаас нэг жоохон царайлаг байвал гэдэг шиг. Тим хүмүүсээ одоо сайхан иршүүд гэж үздэг гэж би одоо олонний салхинаас сонссон. Би бол өөрөө хараагүй. Тэгэд нэг юм нэг одоо манайхаар нэг махнар байдаг штэ нэг юм нахаалны ахнар. Тэд нэрнгээсээ одоо хятад гэдэг яагаад гэдэм юм уу? Хуйлруулад гэдэм юм уу? Одоо тэр эмэгтэйчүүдээ. Ер нь яг хятадын сайхан залууг яг ингэ тодорхойлвол одоо ингэ дүрсэлтэй яг ингэ нүдэн тарагтал яар та гэхгүй. Хятадын сайхан залуу. Би гэдэг Жетли ер нь одоо хятадын сайхан залуу мөн үү? Аяагүй шүү дээ. Юу ч байгаа Жетли чинь бүр бест шүү дээ. Тэр чинь бүр амар царайлаг зодтолдог. Тэгээд яг өндөр нь надаас намхан л байсан л та. Гэтэ яг одоо тэгэл гэхгүй. Битгүй тэр од хүмүүийг бас ярьж болохгүй бах. Жохо наагур хэрэг. За зүгээр хамаагүй жетлийг жетли л одоо энийг сонсоо гэж таа. За мэдгүй амар намхан штэ. Хятадууд уу? Тийм намхан залуучууд амар тийм жижигхэн битэй туранхай тэгэл бэдий. Гэтэ яг тийм сайхан том битэй залуучууд бол байна. Тийм чи тэр нэг юг үзчихсэн нэг Шан Аби билүү? Нэг бүжиглээд байдаг нэг бак залуу байдаг штэ. Нэг Вьетнам доон дээр бүжиглээд байдаг. Үгүй үзэж байгаа. За нэг тиймэрхүү. За одоо арай өөр. Одоо хятад болио гэхгүй. Одоо хятадтай болио. Одоо хятад болоод нэг хятад биш юм яриад одоо ингээд яриагаа өндөрлөлцгөө. За тэгээ. Тэгээд одоо юу ярмаар байна? Чи ер нь надаас юм асуу. Ер нь бодоодсон чи. Түрүүн жингэлчээ ярьлаа. За. Зя. Би болохоор юу гэдэг вэ? Таны нөгөө нэг миний ерөөсөө огт харж байгаагүй тийм ертөнцтэй хүн байсан. Орж ирэхэд тийм ингээд ер нь ингээд хүмүүс ингээд харж байхад ер нь бол яг үнийг хэлэхэд ингээд Монгол хүмүүсийн ертөнцийг ижилхэн тэгэл нэг л юм ингээд нэг л сэтгэдэг ч юм уу те. Тийм байхад таны тэр өнцөг ч юм уу те. Би бол яг үнийг хэлэхэд хамгийн сүүлд нь ярих зүйл нь гэх юм бол би бол өөрийгөө олж би хүн олох гэж явж байгаа. Би чи ингээд өөрийгөө олохын тулд бүх юмыг л ямар турш үзлээ шүү дээ. Ямар сайн да мандраад ингээд орж ирээл ингээд ажиллагээл те. Энээс би маш их мол сурлаа те. Би ямар зүйлэн дургүй юм бэ? Би ямар зүйлийг чаддсан юм бэ? Би ямар зүйлийг хийдэм бэ те гэж би өөрийгөө мэдчихэж байгаа байхгүй. Би чинь одоо дөнгөж хорхон настай. Тэгэхээр би ирээдүйдээ ийм амьдармаар байгаа байхгүй юу?
Тэгээ өөрийнхөө хийж байгаа ажлаа enjoy хийдэг те. Тэгээд өөрийнхөө хийж байгаа зүйлдээ дуртай. Миний хобби маань тодорхой. Би гэдэг хүнээ олчихсан те. Тийм баймаар байхын тулд би одоо ингээд өөрийгөө олох гээд одоо ч гэсэндээ те. Ингээд Америк явна гэсэн ээж автайгаа ярилцсан. Манай ээж аав хоёр бүр намайг ойлгодог болсон шүү дээ. Би бол ээж аав хоёрдоо юу гэж хэлдэг вэ гэхээр би ингээ өөрийгөө олмоор байна. Би юу чаддгаа мэдмээр байна. Би ямар мэрэгчлэр сурахаа би маш олон зүйл туршиж би мэдээд сурмаар байна гэхэд одоо манай үеийнхэн л гэхэд одоо төгсөж байгаа байхгүй юу. Тэгэхээр би үеийнхнаасаа ер нь бол хоцорчж байгаа гэсэн. Тэгтээ надад ганц зүйл бодогддог зүйл нь би гэдэг хүн яг юунд дуртай юм бэ те? Яг юу хийж чадах юм бэ? Миний тийм нөгөө нэг бусдаас өөр харагдах өнцг нь ертөнц нь юу юм бэ гэдгийг би одоо хотл яг үндэ мэдэхгүй яваад байгаа. Тэгэхээр би бол танаас ганц зүйлийг харсан. Тэр нь бол ингээд өөрийнхөө өнцгийг, өөрийнхөө ертөнцийг ч юм уу эсвэл нэг тийм арай нэг өөр байсан энгийн хүнээс нэг өөрөөр сэтгэдэг ч юм уу те. Ярьж байгаа зүйл нэг амар өөр өнцгөөс юмыг харж ярьдаг ч юм уу те. Би одоо ингээл Америк элчингийн ярилцлаганд ингээл бэлтгэхэд ингээл ингээ ер нь нэг жоохон өөр өнцгөөс хараад байсан байхгүй хүмүүс болохоор яг л ингээл нэг юм ингээл ингэдэг тэгдэг гэл нэг юм яриад тахад та арай нэг ингээд өөр салаа зам үүсгээд арай өөр өнцгөөс нь харж яриад тахаар нь би ботсон байхгүй ингээд ямар өөр өнцгтэй өөр ертөнцтэй хүн юм бэ энэ ертөнцтэй хүнтэй ингээд уулзахад амар ярилцахад амар гоё. Гэтэ яаж та одоо өөрийгөө олсон байгаа юу ер нь? Олох. Тэгээ одоо өөрийгөө мэдсэн одоо би дуртай юм уу гэд одоо миний явж буй замаар яваад ингээ өөрийгөө олоод амжилтанд хүрсэн үү эсвэл амжилт хүрээд байх ч яг одоо нэг амжилтанд хүрсэн ч юм байхгүй л юм л та. Аха. Гэтэ яг нэг яг одоо чамааг бодвол би хөгшин шүү дээ тий. Хөгшин хүн тэр бол ялч хүн үнэн. Тэр бол миний иргэний үнэмлэх батлна. Гэтэ ингэдэм билээ. Одоо ингээд миний ярихсад өвхэлж ин сонсогчдоо заашгүй дээ. Одоо ингээд 20 морь 18 та хүмүүс яг ингэж юу бодож шаналдаг вэ гэхээр яг юмаа ингээ олох гэж шаналдаг тий. Ингээд юу гэдэг чинь гитар тоглож сурах гэж үзээл тий. Нэг гитар аваад нөгөөдгөө тоглож чадахгүй нэг хурун жоохон ивэршээл өвдөнгөт за бэлээ гээл тий. За би сонсголгүй юм байна гэл хайдаг тий. Нэг хэл сурах гэл ясан чинь за би хэлэн давьяасгүй юм байна. Ер нь сураачаад ингээл хайдаг тий. Тэгэл яадаг чинь ингээл юм торчлоо юм л та зал таквондод явж байгаа. Тэр нэг усанд сэлж байгаа тий. Тэгэд яг ингээд юмаа олохын зовлон байдаг бол яг ингээд хүн ингээд хөгшрөөдөрөнгөт 30 ингээд хөөдөрөнгөт яг ингээд олцсон юм чинь яг ингээд үнэхээр яг хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэдгийн одоо зовлон дунж байгаа байхгүй. Яг нэг хүний зовлон дуусахгүй л байгаа юм л та. Одоо чинь юу гэдэг чинь би одоо чам шиг нэг юм хятад соёлд одоо ингээл амьдралаа зориулал те. Би хятад судлаач болно ингээл шийдлээ гэж бодъё л доо. Тэнгуү тэрийг чи олох гэж одоо зовж байгаа юм дээр явж байгаа бол би тэр чи олцсон гэж бодчих. Тэнгуүт би яг ингээд юуны төлөө гэж бодож байгаа байхгүй. Яг ингээд би нэг судлаад байгаа мэрэгшээд байгаа одоо нэг өөр явъя гэж бодоод байгаа амьдралаа холбоё гэж бодоод байгаа. Гэтэ яг энэ ч яг юуны төлөө блэ? Эцэст нь яг энийг тэглээгээд би яг яах вүлээ гэдэг яг нэг юм утга учирын хямралд ордог юм байна л та. Тэнгуүт ч одоо энд чинь тэгээд нэг ямар нэг хариулт ингээд өгөх хэрэгтэй болчих жоох. Тэгэхгүй бол яг ингээд юу гэдэг чинь яг олох гэж зовсон гэтээ олцсон юм өргөжлүүлэхэд ингээд бас ахаад нэг юм ингээд хариулахгүй бол цаашаа явахгүй болчихж байгаа юм л та гэхгүй. Тэгэхээр тэгээд ер нь угаасаа хүний зовлон дуусахгүй ихгүй одоо ингээд 20 та хүний зовлон байна, 30 та хүний зовлон байна, 40 та хүний зовлон гэж байна те. 50 та хүн, 60 та хүн, одоо 70 та хүний зовлон гэж бас байж магадгүй шүү дээ. Факт одоо юу гэдэг би нэг ер нь яах гэж хийгээд байсан бэ гэдэг бас юм байж болох байхгүй. Тэгэхээр ингээл хүн угаасаа насаараа зовно, насаараа ингэж асуултаа асуун те. Тэгэхгүй одоо юу гэдэг чинь ингээл бүгдэнд нь ингээл тас итэл хариулал дуусчих юм бол одоо юу гэдэг 30 өрхөөс өмнө нэг Сидарт те буддаа болвол одоо дуусах байлгүй те. Тийм шүү. гэж бодож байна. Бас бодмоор л өнцөг байна тий. Тийм тэгэхээр ерөөсөө ингээд би нэг дээр нэг хүнтэй ярьжсэн чинь тэгсэн аахгүй. Би ингээд хурдан том болмоор энэ төр гэлтэй.
яг тэр хүний насан дээр ч гэсэн би ингээл насан дээр амар хөвшүүн шиг байдаг юм. Яг ингээд нэг том болдог нөгөө нэг галтрэнд сууч юм уу ч гэх нэг дуу байдаг шүү дээ. Тий. Яг хуу тухайн үедээ би бас яг тэгж бодож исэн. Тэр нэрэн л одоо суучих байсан да тий. Нэг гоё ах болчихсон гэж бодсон. Тэгээд нөгөө нэг их гоё биш гэхдээ гоё өтер ах болсон. Гэтэ яг тэгцнийхэн дараа буцаагаад нөгөө нэг хүүхэд насанд суудаг галтрэнд суумар санагдсан байхгүй. Тийм тий. Бүр юу ч бодоо санахгүй. Тийм. Тэгэхээр ерөөсөө яг ингээд техникли юу вэ гэхээр 20-той хүмүүс, 30-той хүмүүс гараа өргөнгөт зогсож байгаа 40-той таксины ах нар бид нар бүгдээрээ адилхан зовж байгаа. Бид нар бүгдээрээ адилхан асуулт асууж байгаа. Тэгээд түүний амьдралын нөгөө нэг драма дуусахгүй те яг нөгөө нэг ихнэрээ өрөх гэдэг кино шиг те дуусч өгөхгүй. Тэгэхээр зүгээр л нэг ярьж байгаа сэдвүүд нь бодож байгаа үнцүүд нь л өөр болохоос биш ер нь тэгэл адилхан дөөш хүн л юм чин те одоо гэдэг чи ч бааж байгаа би ч бааж байгаа те чи ч уйлж байгаа би ч уйлж байгаа чи ч дурлж байгаа би ч дурлж байгаа. Тэгэл одоо тийм л байд юм байна гэхгүй нэг мэдхгүй яг ингэ хөшрөх бол нэг тийм одоо алаад байна гэсэн бол мэдрэмж байхгүй л шүү дээ гэхгүй. Яг нэг Элон Маск болчвол бас өөр л байх л та тий. Би надад тулгараад байгаа асуудал нь болохоор юу аахгүй. Гэхдээ одоо таны таач одоо ингээд тэг өөрийнхөө мэрэгчлийг олцсон тий. Хөгшүүн за. Дуртай хийж байгаа зүйл нь өөрт нь таалагддаг тий. Тийм байгаа аахгүй. Би бол надад тулгараад байгаа нь би ингээд өөрийнхөө надад яагаад тийм амар удаан мэрэгжил сонголт яваад байгаа юм бол удаан биш тий. Юу гэж яг одоо юу гэдэг бодоод үзэнгүү чиний насан дээр би юу хийж исэн бэ гэхээр ингээд Наполеон гэдэг нэг юм гурвалжин нэг торт шиг юм байдаг штэ. Тэрийг идэл Наруто үзэлгүй жисэн аахгүй. Тэгмэд бодонгот яг ингээд орчин үеийн хүүхдүүд ингээд сайжраад байгаа аахгүй. Ер нь бол арай эрт болоод байгаа. Одоо чинь би ихэд 5 дугаар ангид англи хэл сурч ирсэн бол одоо хүүхдүүд 3 настайдаа сураад байгаа аахгүй. Яг тэгжээч нэг хүн төрөлхтөн гэдэг юм чинь хөгжөөд урагшилж байгаа л байх л та. Тэгэхээр тэрэнд бол нэг сандраад хэрэггүй хаа. Тэгэхээр одоо надад тулгараад байгаа нь л тэгэл мэрэгжил сонголтын талтай юм байгаа л та. Үгүй тэгэл сонгох ч дөө. Сонгох байлгүй дээ. Тэгээ ийш тийшээ яваад тий хүн амтнтай уучраад тэгээд уулзаад ярилцаж үзээд тэгээд жоохон нүд нэгдээд ирэх цагт тэгээ би юу дуртайгаа мэдэх байлгүй дээ. За мэдэх байхгүй. За тэгээд тэр нь найдаж байна. Одоо найтахаас ч явах тэгэхгүй. Ингээд төрцөн л юм чинь тэгээд. За тэгээд юу байна гэхгүй. Одоо ингээд одоо манай зочин юм ярьлаа. Би бас жоохон юм ярьлаа. Тэгмэд одоо би сүүлэх асуултыг асууя. Яг ингээд одоо би яг хөгшүүн биш л дээ ууг нь. Гэтэ яг хөгшүүн гэж хэлчих. Одоо зочин бол залуу хүн. Тэгмэд хүүхэд хүнд яг юу ч хэлмээр байна. Одоо яг тэр өөрийнхөө доошоо насны. Тийм одоо өөрөөсөө доошлол та одоо нэг юм 10 жилтэй PC тоглонгуудаа нэг ядаг чинь нэг юм сурагчийн форм өмсөөл явж байгаа хүүхдүүдэд хэлэх одоо эцсийн үг байвал одоо хэлээд нэвтрүүлгээ жаргая да. Надад бол нэг би бол нэг хоёр зүйлийг ярина. Тийм ер нь бол хүүхэд үедээ сураад тэгмэг гэж хэлэхгүй. Хэл сурж мураад тэгэлтэн төгсөр гэж яг үнэндээ хэлэхгүй. Тийм ер нь бол яг хэлээс сурахад тулах юм бол тэр чинь ингээд хэдхэн сар сурж болно. Тэг ингээд насаараа ингээд зовоо 10 жил үг бичиж цээжилж зовох шаардлагагүй юм билээ шүү. За. Миний хувьд гэх юм бол 10 жилдээ нэг зүйлийг мэдэрсэн. Би ч өөрөө нөгөө нэг амар сайн найзтай байжгаад тэгээ манай найз маань Америк явцсан байхгүй юу? Аав ээжтэйгээ хамт. Яг тэгээ явах үед бас хэцүү байдсан билээ нөгөө нэг яг найзтай амар найзалж исэн чинь өөр нэг ангийнхаа хүмүүсттэй бас нэг тийм дотн ч байсан болохоор ч тэр гинт найзгүй болоод амар их тийм гадуурхах хэлдэг ч юм уу нэг тийм хоол ицсэн ч ганцаараа ч юм уу тийм ганцарсан байна. Lonely мэдрэмж авдаг жоохон авч үзчих байсан нэг 2 жил. Тэгэхээр тэр маань надад амар бүр одоо ч гэсэндээ ингээд амар гэмзээ санагддаг байхгүй юу? Яагаад ч юм одоо ч гэсэндээ ангийнхаа
хүүхдтэйгээ ингээл байхаар зүгээр байдаг боловч ингээл одоо уулзаад явхад одоо бид нар чинь зүгээр ч одоо том болсон юм чинь гэтэл ингээл нөгөө хүүхэд насны шарах те одоо хүүхэд насны ганцаараа хоол идэх тийм мэдрэмж те тэгэл ганцаараа дэлгүүр явах мэдрэмж ч юм уу те хүүхдүүд бүгдээрээ ингээл найзтайгаа явж байхад ч юм уу те тэгэхэд надад болол хүүхдийг одоо тэгэхэд нэг сэтгэлд нэг юм учруулж байгаа те тэгэхээр одоо би одоо хагцал үтсэн байна. Тэгэхээр одоо би одоо яагаад ганцаараа төрлийн хүн биш байна вэ гэдгээ амар мэдэрч байгаа байхгүй юу. Тэгээ одоо ганцаараа байх дургүй гэмийн шалтгаан чи ёо хэлж жоохон халамцаа өрөө болоо хэвчсэн гоё. Тэгэхээр одоо миний хувьд л гэхэд энэ амар эмзэг сэдэв маань байдаг. Тэгэхээр одоо ажлын байран дээр гарсан ч гэсэн ганцаараа байх нэг тийм дуртай биш ч юм уу те. Одоо ганцаараа аяллаа гэлээ штэ надад нэг таалагдсангүй гэлээ. Энэ бас энэтэй холбоотой ч юм шиг те. Тэгээ юм болгон ингээд холбоотой юм шиг мэдрэмж төрүүлж магадгүй. Тэгэхээр хүүхэд насандаа болвол ер нь бол энэ бол аав ээжийн одоо юу л яхалтай хүмүүжил байхaltaа гэхдээ ер нь бол хүнтэй яг хүн гэдэг утгаар нь харьцаж байгаарай тий эрэх тэгш байгаарай хүнд найрсаг ээлдэг хандж байгаарай одоо битгий нэгэндээ муухай үг хэлж байгаарай ч юм уу тий тэр хүн чинь хүн шүү дээ сэтгэлд нь юм орно одоо зүгээр ингээд жоохон байхдаа хэлсэн үг том болоод ч гэсэндээ ингэж зүрхэнд нь ингээд сэтгэлд нь ингээд явж ингээд байдаг тийм гэмтэл ч юм уу тий байж л байгаа шүү дээ гэмтэл болохоор хэдий ингээл том болоод би ингээл ангийнхаа хүмүүстэй энийгээ дуулцлаа ч гэсэндээ тэр гэмтэл сэтгэл дотор байдаг болохоор ер нь цаашдаа дүүнартаа хэлэхэд ер нь бол өстой муухай шүү. Ер нь бол эн чинь болохгүй шүү. Тэг ингээд хүүхэд ч гэсэн ингээд хүүхэд шиг биш байгаараа би биндээ траума битээ өгөөрэй гэж хэллээ. За хоёр дахь нь юу вэ? Хоёр дахь нь гэх юм болол хүүхэд насаастай хүүхэд нас шиг ээж аавтайгаа эрхэлдэж те өнгөрөөгөөсөө гэж хүсдэг. Яагаад тэгэхээр би багасаа хит сурдлаа гэж хэллээ штэ те. Тэгэхээр ээж аавынхаа хайрыг ээж аавынхаа яг хажууд ч юм уу яг өөрт нь унтах надад боломж жилдээ 4 сар байдаг байсан. Тэгэхээр үнэхээр тэгж ийш тийшээ явж сураагүй болол ээж аавтайгаа хүүхэд насаа те өстой яг хүүхэд нас шигээ сайхан өнгөрүүлээрэй л гэж би хүсдэг. Ер нь би амар хамсдаг байхгүй ер нь бол ээж автаа яг хүүхэд насаа өнгөрүүлсэн дурсан ч маш бага байдаг. Зуны амралт өвлийн амралт те энд яг юу болох вэ дүүнраа хараад өнгөрдөг те. Тэгэхээр ер нь бол ээж аавтайгаа хүүхэд насыгаа яг хүүхэд шиг л өнгөрүүлээсэй л гэж хүсдэг. Тэгээд одоо санийхыг базаад хэлэх юм бол одоо ингээд нэг том болох гэ яарад байгаа те ингээд гоё ахвалах гээд одоо вандэ бошиг болох гээд байгаа одоо бацаануудад хэлэхэд аа те зүр хүүхдэрээ байцгаа те ингээд хүүхд бол хүүхдэрээ бай те тэр Наполеоны үед нөгөө юу муугаа те Пришкигээ ид PC-гээ тоглол те твгээ тоглол жилц гэдэг яг нэг одоо үед ч жилцэх болцсон л байх л та тэгээд битээ яарцгаа одоо энийх амар сайхан байхгүй одоо энд ингээд одоо танаа ихч чинь те ихч чинь ах нь энд ингээд бараачаад хүүхэд насаа дурсаал ингээд яриа сууж байгаа юм байна. Тэгэнгүүт одоо бид хоёроос бас хөвш ингээд 40 50 хүрсэн хүмүүсээ ингээд хүүхэд биш залуу насаа бас ингээд дурсаад ярих л байх. Тэгээд айтайхан байцгаараа та нар гэж одоо сайхан хэлье. Тэгээд энэ удаагийн дугаарт ирсэнд одоо баярлалаа. Тэгээд одоо хятад хэлтэй хүн бол хятад орны тухай одоо хүүрнэн өгүүллээ. Тэгээ хятад сонссон болдог. Бити гомдороо та нар зүгээр өмхий зөмхийг хөрөнд дутчлаа гэхгүй. Гэтэ өмхий бол биш шүү. Яг нэг өмхий биш. Наадхийн хүмүүс нь таагүй өнөртэй байсан гэж хэллээ. За тэгээд нэг иймэрхүү байлаа. Одоо баяртай. За баярлаа. За тэгээд хятад сураарай гэхгүй. Гиснээс нэр нэг асуулт байна гэхгүй. Нөгөө нэг алцад цуугаа ээж гэл нэг дуулаалсан шүү дээ нэг уудам гэд нэг хүүхэд нэг дуулаад уйлал тий. Тэр нь ч дуулсан хүмүүс нь ч уйлсан тий. Тэгээд тэр нэрэнгээс яг тийм юм болсон юм яг юу болсон тэр. Миний мэтгийн лаваг тэр уудам гэдэг хүүхэд чинь их нашаад том хүн болсон шүү дээ тий. Одоо хойлоо чадсан байлгүй тий. Тэгээд
тэр чин зүгээр дуулдаг асрамжийн газрын хүүхэд байсан юм шүү. Би бол тэрийг бол сайн мэдгүй. Тэгээд дуулаад тэмцээнд ороод тэгээд шүүж байсан хүн нь өргөж авсан гэж би багшаасаа ч юм уу нэг хүнээс нэг хальт сонсч байсан. Тийм тэгээд тэр чин нэг дуучин өргөж аваад тэгээд дуучин болгосон шүү дээ тэр их чин өргөж аваад хүүхдээ олгоод. Одоо уудам хаана юу гэж яваал? Одоо мэдгүй уудам Instagram байд юм уу? WeChat энэ төр байдаг л хэлүү дээ. Байвал одоо харагдаа тий. Гэснээс бас нэг нэр нэг тэнгэр гээд нэг өвөө үйдэн штэ. Ямар вэ? Тэнгэр гээд. Стамтгүй шүү. Нэг юм. Гэт нэг халцаа өвөд штэ. Ер нь дууг нь бол амар сонсч ирсэн юм байна. Нэг юм Чингис хаан гээд нэг киноны дуу мөг дуулсан гэдэг дээ штэ. Аха. Тэр өвөө мөө чинь ингээл би Монгол гэхдээ нэг юм хятад хашигдчихлаа тий. Би монголчуудтайгаа баймаарсан чинь хятад би яагаад ер нь хятад хэл үзээд байна гэл ингээд уурлахын цааш ингээд мэдхгүй яг ингээд өвөр монголчууд нэг жоохон имзэглээд идэм шүү. Яг ингээд монгол байх гэсэн чинь нэг монгол байлахгүй тий. Нэг хятад хэл мэл зааж маал яг нэг тийм имзэглэл байна уугүй юу? Яг тэр хүмүүсийн юу штэ. Тэгсэн чинь яг нэг монгол хүмүүс тэрэн дээр орчиж байгаа комментууд нь юу юм гэсэн чинь ингээд тий. Өвөр монголчуудыг л аврах гэсэн да. Авчраад ингээд гоё амьдарчих гэсэн да гэж мэгээд ингээд өрөвдөд байдаг хөөхгүй өвөр монголчуудыг. Тэнгүүт бидэрт яг өвөр монголчуудыг тийм өрөвдөх одоо тийм шалтгаан байна уу? Яг миний нүдээр бол өвөр монголчууд бидрээс бүр ингээд хамаагүй дээр амьдраад байгаа хөөхгүй. Үгүй ийм одоо бүр ингээд өвөө эмээнэр байгаа байхгүй юу? Ах туусаад нь яг ингээд бүр яг дүүн мөн өвөр монголд ингээд хоригдсон ч юм уу те яг хэл ингээд татангууд ингээд хоёр хэлийн цаанаа үлдсэн ч юм уу те тэгээ амьдралаа сууршуулад тэгээ одоо хэлний гут ингээд дүүтэйгээ уулзж ийсэн тийм тохиолдол надад хувьд бол байгаа. Тэгээ ингээд ах トゥ мах トゥ нөмөр Монголд байдаг ч гэх юм уу те бүр төрсөн дүүн ч гэх юм уу те тийм байдаг шүү бүр. Тэгэхээр би бол яг тэр уг түүх мөхийг бол мэдгүй. Гэтэ ямар ч ийсэн Монгол хүмүүс тэр хүмүүс хамгийн гол нь эрт дээр үед одоо тэр нэг хил мэлийн засгаар ингээд талцсан чинь нэг хоёр газар ингээд хуваагдаад амьдрал нь үүссэн ч юм уу те нэг тийм юм болсон угаасаа ингээд Монголд нэг эмээ байгаа байхгүй юу тэгснэ хил гаргаж байгаа яаж ам гэсэн чинь дүү дээр очих гэж байгаа гэж байгаа байхгүй юу тэгээ дүү дээр очиж байгаа хилээр гараад дүү дээр ингээд очисон чинь дүү нь бүр хөгшин тийм өөр Монгол болсон тэгээ дүү дээр ингээд очиод ингээд уулзаад ингээ явж идэг ингээ уйлж муулаад тийм юм байгаа. Тэр манай ангийн хүүхдийн ах トゥ лахгүй манай ангийн хүүхдийн нэг танил нь бас өвөр Монголд хоригдсон гээ тэгээд нар чинь ах トゥ мах トゥ садангаа танилцаж мэнэлцаад тэр чинь тэгээ бүр дээр үеийнхаа түүх мөхөө ярилцаа тэгээ мэдэлцээд хөөе тийм үү манай дүү мүү гэд тэгээд мэдэлцчихдээ юм шиг л шүү дээ. Одоо манай өвөө гэж байгаа байхгүй өвөөгийн нэг талын хүн нь өвөр Монголд байдаг л гэсэн. Тэгээ ямар хүн байдгийг би мэдэхгүй. Гэтэ манай өвөө чинь өөрөө яг энэ хилийн анхан амьдардаг хүн одоо яг 3 зэсгээр тэр сум байгаа штэ тий. Тэгээ тэр 3 зэсээ сумын яг хилийн нааталтай тэгээ за тэгэнгუთ яг тийм л юм болсон юм шиг байгаа. Тэгээл би бас боддөө штт. Яана тий. Ингээд манай Монголыг хуваачих юм бол хахтаа л гэж бодсон шүү дээ. Одоо ингээл юу гэм би сапород амьдарчсэн чинь 1.13-т амьдарчсэн чинь дундуур нь таслал хайчвал тэгэл одоо дуусаа үстэй. Дуусаа штэ. Shit. Би уулзмаар байна гэсэн чинь тэгээ хэлийн цаан. Хэлийн цаан. Аха. Тэр харин нэг жоохон эвгүй болсон юм шиг байна. Тэгэд одоо ингээд үнэхээр ингээд монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс бол байдаг шүү дээ. Бүр Монголд ингээд Монголыг тэд нар чинь бидрээс илүү нэг босоо бичгээр бичил мөр зөрөө хан дээр зураг байж байгаа үстэй тий. Тийм бүр амар Монголыг бүр шүтцсэн хүмүүс байгаа. Бид нар л Монголыг ингээд Монголын эдийн засаг юм байна гэж тэгээд байгаа боловч тэнд байгаа монголчууд бол ингээд өста Монголд л ирж үсэх юмсан гэл тий. Монголыг л очиж үсэх юмсан. Монголын сайхан тал нутгийг салхины агарын амсах юмсан, үнэлэх юмсан ч гэх юм уу тий. Тийм бүр Монголыг бүр ингээд хэмэр дээрээ тавьсан тий. Гэрийнхэн дээд болгоо тавьсан хүмүүс бол байгаа шүү дээ. Тэр тэл одоо муухай байдаг юм шиг шүү дээ одоо. Тэгээд одоо тэр хүмүүс чинь Монгол руу орж ирэхийн тулд заавал виз авна тий.
бөө юм болт юм билээ шүү дээ. Манай багш л гэхэд зүгээр монголоор ингээл аялгаж ирэхэд л одоо виз мэд авал бөө юм болт гэж Монголд ирээл нэг 7 8 онцод бутсан шүү дээ. Тэгэд л бас л чангаа ахгүй юу хятадчууд виз мэд өгөхөд одоо. Тэгэхээр би бас өрөвдөд идэв шүү дээ. Манай Монгол шүү тэд нар чинь бас. За тэр өөр монголчуудыг нааш нь явуулаарай тэгээд. Явуулаарай виз мэзийн өөрөө. Визэн жоохон нэг юун 7 8 хоногт жоохон нэг сунгаад өгчөөчтэй хятадуудаа одоо Ши Жинпин хаа. Гэт хэлчихээ.